бид нар анханасаа ийм одоо ёс суртахууны наад захын хим хэмжээ байхгүй хүмүүжлгүй хүмүүсийг сонгож төрлөө гаргачаад сайд дарга болгочоод гишүүн болгочоод шүтчихэд одоо тэр хүмүүсээс ёс суртахуун совест нэгэх чинь өөрөө утоп юм биш үү? Тий, яг утоп байхгүй. Энэ бүр нөгөө хит юм баймгүй зүйл байгаа байхгүй. Байж болохгүй. Тий, байж боломгүй зүйл байгаа байхгүй. Энэ хүн бас алдсан шүү дээ. Харин алдах үед нь бид нар яах ёстой вэ гэдгээ бодож сонголт хийх ёстой байхгүй тийм биз дээ. Тэгэхгүй бол энэ ч бархан шиг хүн гэж худлаа арайлтай. Тэгснэ нөгөөх нь нэг алдаа гаргаад одоо яадгийн баарнаас огтуу гарахт нь баг л эргээд нөлөмөхөд бэлэн байдаг шүү дээ. Хүн чинь өөрөө нөгөө ната цанта сайта муутай байдаг. За пив ундгалахтай хэдүүлээ ингэнэ. Эхлээд ингээ сайхан зузаан хөөс үүсгэж чинь. Тэгээ хааны дагуулад ингээ пив ундгалнаа гэж. Ийм гоё юм голден өнгөтэй pale pilsen гэдэг. Ийм голден өнгөтэй. Ийм гоё пив байна. Cheers. San Miguel. Би эхлүүлэх юм уу? Анд эхлүүл. Анд л эхлүүлдэг шүү дээ. За сайн байцгаана уу та бүхэндээ өглөө өдөр оройн мэндийг хүргье. Эйдэм подкастын хаврын бас нэг шинэ дугаар та бүхэнд хүрэхэд бэлэн болсон байна. Өнөөдрийн нэвтрүүлгийг очрол хоёр та бүхэндээ бас хөтлөө өргөж байна. Өнөөдөр манай студид хоёр хүнтэй зочин хүрэлцэн ирсэн байна. За ингээд камера шилжүүлээрэ. Сайхан хаварцгааж байна уу? Сайхан. Өнөөдөр бол кино ертөнцтэй салшгүй холбоотой юм хоёр хүн хүрэлцэн ирсэн байгаа. Хоёулаа найруулагч, зохиолч, продюсер юм хүмүүс хүрэлцэн ирсэн байна. За миний зүүн гар талд Миях. За хамгийн анх бол би мэдхдээ бол орчуулгын киногоор нь хоолоогоор нь мэддэг болсон. Маш сайхан хоолой таах. Тэгээ хоолойшгүй бас царайлаг авах байсан гэдэг. Байсан гэдэг. Байсан байхгүй болчиход байгаа шүү. Одоо жоох хэцүү болсон. Тэгээ очрогийн хажуудалд бол манай 5 баяр ах хүрэлцэн ирсэн байна. Жалхүү фильмийн бас найруулагч захирал гэж явна тий. Найруулагч ганцхан хүнтэй. Зохиолч ийм хүн байгаа. Тэгээд хамгийн анх бол бас би кино зохиолч гэхээс нь илүү киноноос дүрийг бас харж байсан. Эвгүй дөрүүд дээр ер нь харагддаг та. Сайхан уртцгааж юм бахнараа. Сайхан. За. Яа. Амар санагдаад байна. Ерөнхийдөө бол манай хоёр ахыг бол бит хоёроос доошоо насныхан бол юугаар мэддэг вэ? Facebook, сошиал дээр юм итгэвтэй пост хийдгээр нь илүү сайн мэддэг болсон байгаа манай хоёр ахыг бол маш сайн пост хийдэг. Тэр нь маш их шеэрлэгддэг юм хоёр хүн байгаа. Ер нь дунджаар өдөрт хэдэн пост хийдэг вэ? Би бол одоо болчиход байна. За. Нэг хэсэг чи одоо 3 4 заримдаа нэг 5 мав гээл. Тэгээ нөгөө завгүй болчихор чи хүн ер нь пост хийхэ болчтой юм биш үү? За бас тийм. Ер нь сүүлийн үед нөгөө зохиолын ажил аягүй ихтэй. Ном суугаал тэгэл хаа нэг ороод нэг өдөртөө нэг ганц хийх юм болж шүү дээ. Тавко бол мундаг. Минийх бас сүүлийн үед бас аваа цензуртэй болсон багассан. Нэгдүгээрт нөгөө бас киноны ажлууд, хоёрдугаарт бас нөгөө ухаан цуугаад гэх юм уу жоохон алиуд нэг жоохон цензуртэй хандаас те. За заавал ингээл дуурайд. Өмнө нь одоо хажуугаар нохоо өнгөрөхөд жав гэлээ гэдэг шиг л сэдв болгоныг барьж аваад үздэг байсан бол одоо бол за дуурах хэвээр хүмүүст нь дуурах дээ. Энэ бол заавал би нөгөө нэг гэж тэ нохоо шиг хуцаад яах вэ? За оргил үедээ бол халамцуу байхдаа нэг 100 орчим нэг өдрийн дотор 100 орчим пост хийгээд өглөө өөрийн 6 цагаас эхлээд шараа тайлаад маргааш өглөөний 6 цаг хүртэл 24 цагийн турш тасралтгүй пост хийсэн тохиолдол байдаг. За эхний хундгаа явлаа, хоёр дахьны явлаа энэ төр гэсэн постуудтай. Тэгээд нэг цэг зүгээр ингээд тавьсан байсан тэр нь 6 лайк авсан. Ойлгоод тийм байсан үе би нөгөө Facebook-т нэг тийм донтуулагч маягтай шүү дээ. Копи шиг тий. Копи шиг гадтай ундаа шиг хүмүүс ингээд лайк шеэр мэр хийх тусам өөрийгөө айгу гоё юм хийгээд байна тий. Айгу зөв үнцгдээр явж гин гэж бодоод тэндээс эгоогоо тийжээгээл одоо бол тэр нь хандсан юм шиг. Тий. Ганцаараа миний хувьд зүгээр ингээд бодохоор ганцаараа байхдаа би ингээ анзаархаар нь хэдэн жилийн өмнө маш их стори, маш их пост хийдэг байсан байгаа байхгүй. Тэгээ би ингээд их нэртэй болсон чинь би одоо баг пост хийхэ болцсон байгаа байхгүй.
Ингээл постингүүд балаа юм бичих устгал та чи гээл. Тэгтээ пост бичдэг л үстэй учруулж. Яг хөө бичдэг л дээ. Одоо хоёулангийн үе юм биш үү? Би бас их пост бичих. Мастер чи лайк авахаас тэрийг нэр тоогоод байгаа шүү Гэхдээ дээ. учирлын зөв хараа хайлтанд ордон шүү. Тий. Одоо одоо ганц ихнэр гэлгүй одоо хүүхдүүдийн нөгөө юунд орно шүү дээ. Хүүхдүүд том болоо тий. Тий том одоо манай том би ч одоо ингээд том хүмүүгийнхаа зураг мургийг бас хамаагүй тавьж мавж болохгүй. Энд чинь тийм тохиолдлууд бас зөндөө байд юм байна шүү дээ. Аа. Хүүхдүүдтэй блоклуулдаг. Тий. Блоглуулдаг. Хүүхдүүдийнхаа дор энэ гэдгүүчингүүт нөгөөдөл нь болоо. Зарим нь гэрийнхнийгаа тэр чигт нь блоклж байгаа пост хийж идэг тий. Нэр манай охин ч надад юм хэлдэг юм байна. Жохо арчилсан үзэлтэй А тийм ээ тий. Эхнэр бол яадаг вэ гэхээр яг ингээд юу яаж байгаа л жохо эвгүй пост бичсэн шүү дээ. Жохо ингээд гээл. Хай наа чи жохо хитэрч шөө энэ төр гээд байг хараад идэг тэгж бичсэн байхгүй. Айгу контролтой. Тийм тий. Тавкахын постноос би эхнэр нь нэг юм шар ихч байд юм байна даа л гэж яг ойлгосон. Манай шар охин гэж Шар юм ихтэй л гэдэг. Гэтэ яг минийх арай илүү хард талтай. Минийх илүү албан ёсны Тий. таахгүй. Яг албан ёсны яг хуу хүмүүсийнх нь характерууд нь гарч байгаа байхгүй. Минийхээс илүү их мэдээлэл ав. Минийхээс бол нэг тийм одоо юу гэдэг юм бохимдол мэдрэнэ гэдэг чинь. зүгээр мэдрэмж аа. Тий зүгээр л мэдрэмж аваа гэж. Илүү их шүүмж талтай бас байдаг бах тий. Байсан. Зээ. Түрүү ингээд ярьсан чинь ингээд илүү ухаан суугаад ирэх хүн ингээд ирэхээр гээд зүгээр нэг юм үгний зүгээр нэг юу харлаа л да. Тэгэхээр ирэх хүн ухаан суун муун гэж ингээд ярьдаг шүү дээ. Тэгэхээр тэр үеийн одоо харьцангуй хоорондоо адилгүй байдаг юм уу? Нийтлэгээрээ нэг тэр үедээ гэдэг зүйл байдаг юм уу? Юу гэж бодож байна вэ яах? Би одоо юу гэж боддог байсан бэхээр анх бол ингээл залуу байхдаа ч гэдэм үү хүүхэд байхдаа энэ төр хүмүүсийг одоо энэ боловсралтай хүн энэ айгу мундаг хүн гэл ингээл айгу цензурээр хүлээж авдаг тэднийгээ ингээл биширдэг шүтдэг байлаа л да. Тэгээ одоо өөрөө тийм нэг босгон дээрээс яг нас одоо өөрөө ингээд тодорхой насанд хүрээд эргээд гарахаар яг ингээд амьдралдаа туулж өнгөрүүлсэн зүйлс найз нөхөд ингээд бүх зүйлээс анзаарч юу гэхээр хүн ерөөсө багасаа л юм бэл. Нөгөө Монгол ардын зүрх үгүй шүү дээ. Хүн болох унаганаасаа хүлэг болох юмас. Хүн болох багасаа гэх тийм гураачлаа. Хүн болох багасаа гэдэг үн юм байна лээ. За. Яадаг гэхээр багада тэр хүүхэд яг ямархуу одоо характертай, ямар хүмүүжлтэй, ямар харилцаатай хүүхэд байсан. Тэр бол яг гэр бүлийнх нь нөлөөллөөр хүмүүжсэн хүмүүжил шүү дээ. Тэгээд том болооч гэсэн яг тэргүүр ер нь одоо 100-аас бараг 70-80%. Би бол тэгж ажигласан. Тэгэхээр ер нь яг тэр хүн болох багасаа гэдэг бол яг харагддаг юм бэл. Айгүй сонин би нэг тохиолдлыг яри. Одоо зүгээр яг хүмүүс магтж гин гэж ойлгож магадгүй. Гэхдээ энэ биш. Би өөрийгөө магтж байгаа юм биш. Манай багаангийн багш Цэрэнд болон гэж багш байсан. За. Тэгээ би 50 их байхгүй. Тэгээ 52 дугаар сургууль байсан. Би чинь жоохондоо нэг юм бүдүүн юм өндөг шиг юм хөөрхөн хөвгтэйсэн байхгүй. Айгүй юм махлаг. Тэгээ ангитай их том биетэй. Тэгэл ингээл сууж л яадаг. Тэгэл хичээлээ хийхдээ гайгүй хий чинь. Тэгэл тэгсэн манай Цэрэнд болон багшийн нөхөр нь одоо нэлээд олон жил ингээд одоо социализм үед шүү дээ. Нэгдлийн дарга энэ тийм байдаг байхгүй. Тэгээд тэр 90-ад оны их үед чинь нөгөө өвөл ингээд орой нар жаргана. Эрт нар жаргана. Тэнгүүд эхнэрээ ирж авах гад ирдэг. Тэгээд 69 машинтай. Тэр үед чинь нөгөө машинтай хүн чинь ховор байлаа шүү дээ, хувийн машинтай. Тэгэл ингээд манай ангид орж ирээл нөгөө хичээл дуусхийг хүлээгээд суудаг юм байна л. Тэгээд сүүлд энийг яасан бэ гэхээр би энийг тухайн үед мэдээгүй. Сүүлд одоо баг нэг 30 40 үедээ багшиндаа бид нар ангиараа нэг золгохгүй тавьчихсан. Тэгэхэд манай багш надад ярьж ирсэн байхгүй. Би танарт нэг сони юм яри, энэ мэгийн тухай яриа. За гэдгсэн чинь тэр үед манай нөхөр ингээл манай ангид байгаа хүүхдүүдийг нэг 30-аад хүүхд байгаа шүү дээ. Тэгээд бүгдийг нэг ашиглаад энэ ерөнхийдөө тиймэрхүү характертай хүүхд байна. Энэ тийм болно гэсэн. Тэгсэн чинь чам дээр юу гэсэн бэ гэсэн чинь энэ хүүхд их тийм одоо бөөртэй хүүхд гэж байгаа юм. Багаасаа тэр чинь одоо 1 2 дугаар л анги хүүхд байна шүү дээ. Тэгээ энэ том болоод ерөнхийдөө жоохон өдөртөх ажил хийж магадгүй хүүхд гэж ярьсан байхгүй. Тэгээ би гайхаад гэдгсэн чинь нөхөр нь инээгээд тэгснэ.
Тэгсэн би багш чинь тэгж хэлж ирсэн. Тэгээ чи одоо яг хийж байгаа үстэй. Тэгээ бид нар яг тэр үед чинь ямар ажил хийж байгааг ярьсан чинь би кино олны дарга хийжсэн үе байна. Тэгээ ер нь би нэлээд олон газар телевизэд дарга зэрэг тэгэл энэ тэнд компани зэрэг ажлууд хийжсэн. Тэгээ яг тэр хүн ингээ харсан байгаа байхгүй. Тэгэл багасаа харагддаг юм байна л. Тэгэхээр би хүн бол ер нь нэг тийм яг тэр хүмүүжлэрэл явчихсан юм байна гэж хараад байна. Нэг хол зөрөхгүй. Яг тэр хүүхэд яг төрдөг байгаа тань уу? Ээж аавын хүмүүжил биш. Одоо та жишээлбэл ээж аав дээр өссөн. Тэ. Тэгэхээр чинь яг ээж аавын хүмүүжил биш. Цабар таг зүгээр төрцөн байна. Өгөгдөл юм уу? Өгөгдөл. Одоо бол их янз янзаар ярьдаг болцсон байна. Би одоо ажлын шаардлагаар ингээл баримтат кино хийн, нэвтрүүлэг хийн, хүмүүстэй ярилцлага хийн гэл гадуур дотор хөдөө гадаа хаасайг үл явна л да. Тэгээ явж байхдаа янз бүрийн би хүмүүстэй ярилцдаг. За тийм дотор мэдээж нөгөө бидний ярьдаг одоо Оросд бол нөгөө экстрасенс гэж яриад байдаг шүү дээ. Одоо тийм зөв бэлгтэй болсон тийм. Үзмэрч гэдэг юм уу эсвэл нэг сайн лам гэж ярьдаг, сайн бөө гэж ярьдаг. Тиймэрхүү улсуудтай би нэлээ танилцсан. Тэртээ ингээл зүгээр микрофоны ард одоо юу гэдэг юм бичлэг дууссаны дараа ингээл ярьцлага хөргөөлөл суудгийг. Тэгээ тэд нар юу гэж ярьдаг вөхөр тэгж байна. Одоо ихэнх нь хүн бол энэ насны амьдрал бол өмнөх төрлүүдийн л үргэлжлэл. Одоо урд нас гэж ярьдаг шүү дээ. Урд нас, хойд нас гэж. Яг тэрийг тэгж яриад идэм билээ. Тэгээ өмнө наснда хүн хийж дуусгаагүй ажлаа зарим хүмүүс энэ наснда гэж үргэлжлүүлэх зураг төрхтэй байдаг. Зарим нь бол үүлийн үрээрээ одоо дараа төрөлдөө эсэргээрээ үрдэг. Одоо маш их хүн зовоож исэн те. Ээж гэр бүлийнхэн одоо усуудыг зовоож исэн, гэмт хэрэг хийж исэн ч гэдэг юм уу. Янз бүрийн тийм улсууд бол энэ наснда төрөхдөө тэр төлөөсөө төлд юм. Дараа төрөлдөө гэж ярьж байгаа. Би тэрийг ингээд сонсоод ангууд яг түрүүний очрог ярьдаг шиг тэр төлөөс ч юм уу тэр дараа төрлийн үйл үргэлжилдэг гэж мэдхий. Дээр нь тухайн гэр бүлийн одоо юу вэ? Одоо хүүхдээ хүмүүжүүлж байгаа арга барил. Ингээд энэ хоёр л нийлдэг гэж би боддог шин. Би сайн мэдэхгүй л да зүгээр би ингээд тэр хүмүүсийн ярьсан ингээд одоо иргэд тонгоод очих нэг тиймэрхүү юм байт юм байна л гэж. Яа. Тавгах сенситив явуулсан. Яг хөө зүгээр ийм юм байл л те. Би бас зүгээр анзаарснаа харахад бол нөгөө алим модноосоо хол ундгүй гэдэг те. Тэгээд нөгөө Facebook дээр нэг тийм мэдээллүүд явуулдаг нөгөө Америкийн нэг хоёр гэр бүлийг судалгаа явуулдаг шүү дээ. Тэгсэн чинь тэр гэр бүлийнхний хоёр гэр бүлийнхний нэг нь болохоор ер нь бол жоохон одоо булгаалуу өрхөдөг те. Нөгөөх нь болохоор Америкийн сенатор болж исэн конгрессийн гишүүн болсон. Тэгээд тэдний гэр бүлийн удмуудыг нь хоёр гэр бүлийнх нь удмыг ингээд судалсан чинь иргэний дайнаас хойш одоо Америк нэгдсэн улс тусгаар тогтносноос хойш ерөөсөө тэр буруу итгэдэг бол ерөөсөө тэр чигээр үр удмаар ингээ шорон оронгоо тэ хитэнч бие өндлөгч хитэн төлөө өөрчин хитэнч гангстер тэгээд дандаа хүний гарт амиа алдсан болцсон. Нөгөө нэг конгрессийн гишүүн сенатын гишүүн байсан нөхрийнх болохоор анх л ерөөсөө Америкийн тусгаар тогтнолд анх хувь нэмэр оруулаад тэ тэгээд тэр чигтээ явсаргаад тэнд нь хитэнч одоо кинод үжигч юм уу ч одоо юу гэдгийг дандаа сайн сайхан амьдрал явсан. Тэгэхээр энд нөгөө удам нэгдүгээр цайнаас гадна хоёрдугаар яг тэр удмынхаа хүмүүжлэр хооч үедээ хүмүүжлээд байгаа байхгүй тийм. Одоо жишээлбэл манай аав бол айгүй зөөлөн хүн байхгүй. Манай аав зөөлөн. Манай аавын аав нь бас айгүй зөөлөн бүр өгдөө цөөтэй тийм хүн байсан, мэжид гэж хүн байсан. Манай аав бол айгүй даруухан томоотой. Угаасаа Монголын геологийнхан бол айгүй сайн мэднэ тийм. Номхон лавга гэдэг хочтой бүр хочин хүртэл номхон гэдэг нэртэй. Тэгээ би бол жишээлбэл ингээд сошиалд алаад байгаа болохоос амьдрал дээр жишээлбэл хүнтэй бараг тийм нудраг зөрүүлж үзээгүй юм баггүй. Манай найзууд бүгдээрээ намайг мэдчихэж байгаа. Ингээд харж байна. Тэгэхээр би тэр тавга гэдэг хүнээс юусоо хол унаагүй байгаа байхгүй тийм. Гэр бүлийнх нь суур хүмүүжлэн. Тэгэхээр манайх удмаараа л ер нь ийм одоо дүлгэн номхон хүмүүс юм байна. За мэдээд нөгөө ам хил ам мэдэр бол арай өөр ээж мэдгээд өөрөөс юм байдаг юм байгаа үстэй. Тэгээ одоо жишээлбэл ингээд тэгэнгүүтээ 3 хүүхдээ одоо жишээлбэл ингээ хараад байхад бас л дүлгөөхөн байгаа байхгүй. Ер нь яг хүүхэд насны сахилахгүй төсгүүд байна шүү. Тэгээ тоглоомын талбай дээр сахилахгүйдах хүүгүүд л болсон хоорондоо зодтолдох энэ төр бол байх. Гэхдээ ер нь үндсэн цаад нөгөө нэг хүн яг л нөгөө 5 баяр эсвэл 5-га яваад байгаа байхгүй. Тэгээ уг мөн чанар нь нөгөө нэг дүлгөөхөн юу гэдгийг би нэг хүнтэй зодтолморгүй байд юм аа
гэдэг ч юм уу. Тэгэхээр бид нар ер нь бол тэр хүмүүдлээс тэр суур хүмүүдлээсээ холдолгүй юм шиг байна лээ. Зүгээр түрүү нөгөө өчрөлийн асууснаар нөгөө нас явна буур суун гэх юм уу ухаан суун гэхээр өчргөө өөртөө амар ухаантай мундаг болчихно гэж хэлэх гээд байгаа шүү. Ер нь бол аливаад айгүй их тийм бууртай наата цаантай ханддаг болдго юм байна. Яг түрүүн ие хэлсэн шиг амар шүтдэг хүмүүс байсан. Одоо ихэн инж байдаг. Заавал одоо нэрээ хэлээд яг хуу. Зөрөөсөө л энэ хүний зөв шүтдэг. Одоо бол нөгөө хүмүүс нөгөө талаас нь бас харж байгаа байхгүй те. Яагаад энэ хүн ингэ хэлчихин? Энд чинь бас яг ингэ бодсон чинь биш л шүү дээ. Тэ яагаад бид нар заавал энэ хүнийг энэ чинь бас нөгөө юм нөгөө талдаа бас хүн л юм хоон те алдаатай оноотой байгаа гэдгийг нь хардаг болдгийм байна л да. 20 жилийн өмнөх тавка бол бүр айл те энэ хүний л зөв бараг тэр хүнийхээ өмнөөс очиод додтолтоход бэлэн гэдэг чинь те. Тэр хацалтахад бэлэн байдаг чинь. Тавкагийн ярьснаас сая надад нэг санаа төрлөө. Би нэг бараг 7-8 жилийн өмнө пост хийжсэнээ санаж байна. Тэр яасан бэ гэсэн чинь зүгээр хүн бичээд нэг юм Warren Buffett-ийн зурган дээр ингээд постыг тавьчихсан. Тэгсэн чинь тэр нь юу гэсэн чинь боловсрал бол биш аюулаа. Хүмүүжил бол хамгийн дээд боловсрал хэрэгтэй. Бичсэн байгаа байхгүй. Тэгээд ингээд зүгээр юм постэр. Тэгээд би санаандгүй тэрийг олж арчаад нэр энэ яг үнэн үгүй шүү, тэ? Хүмүүжил сургуулиар олж авсан боловсрал бол тийм чухал биш юм байна. Гэр бүлийн боловсрал буюу хүмүүжил гэдэг бол хамгийн дээд юм байна гэж ойлголоо. Тэгээд тэрийг постсон чинь бараг тэр өдөртөө 1000 болоо 1100 шир болсон байхгүй. Тэгэл өнгөрсөн. Тэгсэн сая тавка гэрцэг тэр санагдаж байна л да. Ерөөсөө тэр л юм билээ л. Одоо бид нар бол нөгөө явсаар гад хүмүүжил боловсрал хоёрын заг дээр ирлээ шүү дээ бидний яриа тий. Тэгэхээр бид нар бол нэг хэсэг одоо нийгмээрээ Америкт төгссөн, Харвард төгссөн, Оксфорд төгссөн бол хамгийн дээд юм байна гэж ойлгодог байсан шүү дээ. Эсвэл 2-3 их сургууль наад захын жишээ төгссөн ч гэдэг юм үү те. Хуучин бол одоо юу гэдгийг те Москвад сургууль төгссөн, Ленинградд төгссөн бол супер те. Энэ хүн бараг л баадаггүй байх юм байна. Ер нь тийм л байдаг шүү дээ. Ер нь те. Манайх ингээд нэг юм бурханчлан шүтдэг байхгүй айгүй сонь те бурханчлан шүтдэг монголчууд өөрсдөө тэрнээсээ одоо бид нар дандаа ингээд нөгөөдүүлээсээ дандаа нөгөөдүүлдээ эсвэл ингээд эргүүлээд доромжлуулдаг гэдэг ч юм уу те эргүүлээ будаа болдог байхгүй уул нь бас нөгөө талаас нь хармаар байгаа байхгүй саяхан өнгөрсөн 24 оны сонгуулиар би нэг хүний зүгээр нэг хоёр л өгүүлбэр байлуу нэг өгүүлбэр тэр юу хэлсэн бэ гэж байгаа бид нар анханасаа ийм одоо ясартхууны наад захын хим хэмжээ байхгүй хүмүүжлгүй хүмүүсийг сонгож төрлөө гаргачаад сайд дарга болгочоод гишүүн болгочоод шүтчихэд одоо тэр хүмүүсээс ясартхуун совест нэгэх чинь өөрөө утоп юм биш үү? Тий, яг утоп байхгүй. Энэ бүр нөгөө хит юм баймгүй зүйл байгаа байхгүй. Байж болохгүй. Тий, байж боломгүй зүйл байгаа байхгүй. Энэ хүн бас алдсан шүү дээ. Харин алдах үед нь бид нар яах ёстой вэ гэдгээ бодож сонголт хийх ёстой байхгүй тийм биз дээ. Тэгэхгүй бол энэ ч борхон шиг хүн гэж худлаа арайлтай. Тэгснэ нөгөөх нь нэг алдаа гаргаад одоо яадгийн баарнаас огтуу гарахт нь баг л эргээд нөлөмөхөд бэлэн байдаг шүү дээ. Хүн чинь өөрөө нөгөө наата цанта сайта муутай байдаг. Тэгэхээр яг хуу нас явахын ирэхээр бодод учиргүй ухаан суун гэхээс илүүтэй тийм зүйлийг илүү харддаг юм байна. Олж боддөг юм байна тийм. Одоо илүү их ууч болно гэх юм одоо тийм. Энэ чинь бас хүн шүү дээ. Одоо энэ чинь за бас нэг юм байлгүй дээ гэж боддог ч юм. Би бол одоо жишээлбэл баг 20 жилийн өмнө бол Тарантино л өстой гайхалтай найруулагч те. Ингээл бодоо шүтэл Тарантино ашигт найруулагч болно. Тэргээл боддог. Одоо бол жишээлбэл Джеки Браун гоё кино шишт гэдэг юм уу те. Ухаалаг хүн боловсралтай хүн гэхээр зааг гараад штэ. Жишээ тийм байж болж байна уу? За тийм ч явах хэрэгтэй. Ухаалаг хүн тэнгуүтэй боловсралтай хүн гэдэг зүгээр жишээ аваад үзье л дээ. Ухаалаг гэхээр бас арай өөр юм уу? Харин ухаалаг гэхээр боловсралтай хүн ч гэсэн ухаалаг гэж болно л да. Одоо чинь олон сургуульд төгссөн хүн бол те. Үдсэн туршлага одоо мэдсэн мэдрэмжээр бас тодорхой хэмжээний ухаалаг байж болно шүү. Зүгээр би бол одоо юу гэж боддог болсон бэ гэхээр олон сургууль төгссөнөөрөө тэр хүнийг үнэлэх нь бас жоохон өрөөсгөл юм байна. Тэр хүний уг натур буюу уг язгуур нь хэр одоо
хүмүүжил төлөвчл сайтай хүн бэ гэдгийг л харах гэдэг болсон байл. Тэгжил хармаар юм байл. Ер нь Одоо нөгөө нэрээ салгаж ойлгох хэрэгтэй. Эмпати хүн гэдэг ч тийм. Одоо юрмыг ойлгодог, хүний өмнөөс боддог тэргээл тэнгууд эн чинь ухаалагтаа ороо явчих гинөө. Боловсралтай хүн жишээ нь боловсрал зүгээр ийм биш үү? Боловсралтай хүн бол жишээ нь уучлаарай яриагаа дуусаад тэгээд яач тий. Боловсралтай хүн гэхээр би зүгээр яг ингээл олон сургууль төгссөн яг таны хэлдэг шиг та хоёрын хэлдэг шиг ингээл мундаг сургууль төгссөн зүгээр хүмүүсийг мэддэг л тий. Тэгэхээр тэр хүмүүс хүний өмнөөс бодож чаддгүй, хүнийг өрөвддгүй, хайрладгүй, хүнийг ойлгодгүй гэдэг юм чинь бас юм учир дутагдaltaй байдаг. Тэр дунд оронгуудаа шууд өөрөө гэдэг үлгээд бүгдийг үгүйсгдэг. Би ийм сургууль төгссөн та гурав дугаа. Тэгээд идэх тий. Юу чи гингүүд хүнлэг юм уу надтай ярихгүй ш. Би л бүгдийг мэдчихэж байгаа гэдэг чинь. Тэгэхээр нэг иймэрхүү заагууд боловсрал хүмүүжил хоёр юм шүү. Хүмүүжил харин боловсралыг бас би шууд утгаараа боловсрал гэж ойлгоод байдаг байхгүй. Яг л их сурвал хүмүүжил бол арай чиний саяны хэлдэг тэр ухаалаг гэдэр магтчих юм болов уу гэж бодож байна. Тийм тэгэл нөө эмпати одоо өөр юу юуж байдгийг те ийм байж болох уу гэж аахгүй. Би нэг зүгээр манай одоо энэ подкастыг хэд насны хүмүүс үзтiin жоохон хөгшин юм ярих гэдэг шүү би зэ. Би нэг сони юм яри. Одоо 25-аас 40 юм байлээ. За. Тэгвэл баг байж болох юм байна. Бүр хуучин одоо социализмын үед улс төрийн төвчөө гэж байлаа шүү дээ. Тэгээ улс төрийн төвчөнд ажилтдаг байсан би нэг настай амтай найзалдаг байсан. Саяхан өнгөрсөн жил бурхан болчлаа л да. Тэгээ би нөгөө ер нь нэг тийм балаа өөрөөсөө дандаа ахмад настай хүмүүстэй их сөрхий найзалж тэдрээс юм сонсгоё дуртай байхгүй. Тэгээд тэр хүн надад ярьж ирсэн. Би чам нэг сони юм ярий гэх. Тэр юу гэсэн мэгс чинь хүмүүс бол ингээд социализмыг айгүйх муулдаг тий. Гэхдээ одоо чи бол одоо тэрийг мэдэх насанд ер нь ирчлээ. Одоо чи ингээд 40 гарч аливаа бүх юмд сайн тал муу тал аль аль нь байдаг. Хүчин байдаг хайш. Тэрийг л чи ойлгох хэрэгтэй. Өөрөөр хэлбэл тэнд муу юм байсан уу байсан. Тэр нь юу байсан бэхээр одоо юу гэдэг нэг хүний дарангуйлж гэдэг юм. Үг хэлэх хэрэгчлөө боонч гэдэг юм уу тийм байсан. Гэхдээ нөгөө талдаа одоо нийгмийн суурийг маш сайн авч явж ирсэн. Хамгийн наазах нь хүн орон гэртэй байх хэрэгтэй. Одоо нөгөө Маслоугийн хэрэгцээний онол гэж байдаг шээ. Тэр бол яг тэнд бүрэн хангагдж ирсэн гэж байгаа байхгүй. За бүрэн биш мөн гэхэд яаж нэг одоо 70-80% ч юм те. Тэгэл орон байртай, ажилтай, орлоготой, цалинтай ингээд амьдрдаг байсан. Гэтэл бид нар үг хэлэх хэрэгчлөөг нөгөө юмар сольчиж штэ. Одоо чи Монголд ямар байна? Одоо эсэргээр байгаа шүү дээ. Тийм байна. Хүн болгон байртай ujдаг байна. Хүн болгон ажилт. За окей. Тэр үед юу байсан бэ гэдгсэн чинь нэг чухал юм чи энийг аягүй сайн бодож яваарай. Манайх нэг юм чухал юм устгацсан. Өөрөөр хэлбэл хэрэгтэй юм устгасан юм а гэж ярихгүй. Тэрний юу гэсэн чинь ингэдэг гинэ. Одоо тэр нийгмийн аюулаас хамгаалах юм гэж одоо нах юм. Одоогийнхэр бол одоо тагнуулын ерхий газар. Тэр газар нэг чиг үүрэг байсан. Тэр ерөөсөө байх болцсон учраас өнөөдөр Монголын одоо энэ төрийн нэмэгнэл одоо тэнд оршоод байгаа юм. Тэрийг уул авах хэрэгтэй байсан юм. Тэр яадгүй гэдгсэн чинь мэдээж одоо ч байгаа бах. Би бол тэгж бодож байгаа. Тагнуулын ерхий газар ажилтдаг л байгаа. Мундаг ажилтдаг шүү дээ. Тэгээд албан тушаал зэрэг дэврүү дэвшүүлэхтэй. Зөвхөн одоо тухайн байгууллагын ч юм уу тодорхойлтыг харгалцдаг. Тэр нах яамны одоо мэдээлэгч нар ажилдаг. Өөрөөр хэлбэл яг ойр дотныхын хүмүүстэй, албан байгууллагад байгаа хүмүүстэй ажиллаад яг одоо 5 баяр гэдэг хүн үнэндээ хин бэ гэдгийг давхар мэдээлэл өгдөг гэж. Тэгэхээр ингээд тэр улс төрийн төвчөнд ингээд юу гэдгийг нэг аймгийн засаг даргаыг томилох гэж шүү дээ. Тэнгүүд 5 баяр гэдэг хүнийг томилохоор боллоо. Тэр хүний ингээд ажил байдлын тодорхойлт гэдэг тухайн байгууллагаас нь ирдэг. Гэтэл нөгөө талаас нууцаар нах яамны мэдээлэл ирдэг. Тэг ингээд зэрэгцүүлж харж иж хуралдаж шийддэг. Тэгсэн чинь энэ бол ил мэдээлэл шүү дээ. Энэ бол нууц. Гэхдээ нууц мэдээлэл нөгөө олонний ам ортой гэж ярьдаг шүү дээ. Яг тэндээс авсан мэдээлэл юм байна. Тэгээ ингээд харьцуулахлаар хувийн одоо амьдралынхаа тухайд энэ хүн бол одоо төлөвшөл сайтай, хүмүүжилтэй тий тэдэн үеэр ингэж явсан ийм учраас ийм одоо дархан албан тушаал томилхыг дэмжиж байна гэдэг. Нөгөөх нь бол ингээд нийцэж явах юм бол за болж байна гэдэг. Хамт олонтойгоо таарамжгүй одоо юу гэдэг хувиа хичээсэн тий жаахан шунхаач гэдэг юм уу тий тиймэрхүү юмнуудыг бол нах юм тодорхойлттой гараад ирдэг. Тэгээ энэ хоёрыг ингэж харьцуулж ярилцж шийддэг гэсэн. Одоо тийм байхгүй шүү дээ. Одоо манай төрд бол байх. Гэтэл одоо зөвхөн нэг тодорхойлт нь явж шүү дээ. Зүгээр л нөгөө бидний ярьдгаар CV нэвж байгаа. Гэтэл энэ мэдээлэл чинь өөрөө хамгийн үнэн байх магадлал өндөр байд юм байна.
Одоо яагаад тэгэхээр Тавкогийн олон жил хамт ажилласан учирлыг маш сайн мэддэг хүмүүс танаа гэр бүлийнхнээс ингээд асуугаад тэн дотроос юу гаргаж ирдэг үлдээ болсон байна. Тэр аюу сан. Тэгээд энийг уул нь байсан болвол ядаж энэ нөгөө төрд ажиллаж байгаа хүмүүс чинь ёс суртахуунтай хүмүүс нь арай жоохон давмгаа гарч ирдэг юм аа гэж ярьжсэн. Тэр чухал юм авч үлдэх хэрэгтэй. Өнгө царахад нэг юм матаасан дээр юм шиг тийм матаасан дээр суурлаад тийм бусдын юг эрхтлэн талдаа бусдын одоо юу гэдгийг хувийн амьдрал руу ороод байгаа юм шиг хэрнээ. Гэхдээ жишээлбэл төрийн албаа хаагч гэдэг ч юм уу эсвэл дээр төрд байгаа хүмүүс гэдэг ч одоо бид нар нөгөө итгээд сонгогдсон хүмүүс маань бас хинбэ гэдгээ уулна бол хин бэ гэдгийг уулна бид нар ч бас мэдчих хэрэгтэй байхгүй. Тэгэл одоо юу гэдгийг алдаа гарсныхын дараа гинтхэн нөгөөтг чинь тийм биш аав нь тийм байсан юм байна. Аав нь сэлгийн зүү хараад ногоо тардаг гужаа байсан юм байна. Ээж нь хүрээний янхан байсан юм байна гэдэг юм үү. Сонгосныхаа дараа бид нар яриад байдаг байхгүй. Гэтэл наан бид нар бид нар наан энэ тухай бас бид нар биш юм аа гэхэд ер нь бол бид нар чинь бас нөгөө зөв сонголтоо хийж чадахгүй байгаач бас үнтэй холбоотой байхгүй. Сонгуул бол тэр чигээрэл магтсан сэвэл орж ирдэг шүү дээ. Тийм хоорондоо хүний хайлангууд байгаа шүү дээ. Хоорондоо тэдэн километр зам тавьжээ 10 хүүхдийн сургалтын төлбөр тэгэлжээ гингүүтэл нөгөө миний түрүү чи ярьдаг шиг оюун чи бараг баадгүй юм байна. Ер нь яг тийм байгаа байхгүй. Гэтэл нөгөөх нь яг ууг суур нь одоо түрүү чи ярьдаг шигтэй авчраг ярьдаг нэг суур хүмүүжил нь юу юм бэ гэдгийг бид нар уулнууд мэдж юм байна байхгүй. Тийм. Одоо яг 3 хүмүүс ярьдаг л та 3 үеийн намтраа бичээд ир гээл тэгэнгүүт яхаараа тэ 3 үеийн намтраа асуудаг ингээл одоо үед гээл уулын чи хэрэгтэй байхгүй. Аав нь юм биш. Өвөө нь юм биш тий. Өөдгөө нь хүүгийн амтан байсан чинь бид нар мэдэх хэрэгтэй байхгүй. Тодорхой хэмжээгээр мэдэх хэрэгтэй байхгүй. Тэгээд энэ чинь сонголтоо хийж байгаа болохоос одоо бид нар ингээд сонголтынхаа харгааг буруу сонголтынхаа харгааг одоо хэвтнээ олон жил эдэлж шүү дээ. Өөрөөр тий. Сонгуулийн CV-гээл ямар гоё юмнууд бидэрт манай гэрт орж ирдэг үл тий. Би танаа гэр бүлийн гишүүн гэж байгаа шүү. Би өдөр тэрэнд нь итгээл тий. Хасаа насан турснаас хойш их олон удаагийн сонгуул саналаа өгсөн. Одоо 18 хүрснээс хойш тий. Маш олон гот нь холигд болсон. Ер нь би одоо шууд хэлдэг юм шүү дээ. Тэр хүмүүс ичнээн гоё хүний хайлан шиг CV барьж орж ирээд сонгогдоод гишүүн болоод дарга болоод явдаг. Яг эсрэг нь хийдэг хүмүүс. Нам харгалцахгүй тий. Баг 80 90 байсан дөө. Ер нь бол нам харгалцахгүй одоо бүгдээрээ л одоо засаг барьж байгаа Монгол Ардын намруул дайраад байгаа болохос яг цагаа тулах юм бол арслан нам үз ч гэсэн бидний сонголтууд алдаатай л байсан л байхгүй. Алдаатай гişүүд зөндөөл байдаг шүү тий. Жагсаалтаар гарч ирсэн одоо юу ч байдаг. Тийм тэгэхээр бид нар нөгөө яг боловсролыг нь эсвэл зүгээр боловсролыг нь хараад байгаа юм уу тий. Тэр сургууль төгссөн гэл тэгвэл яг хувь хүнийхин боловсролууд яг би бол ингэж боловсролууд автет баггүй. Зүгээр л автет. Тэр хүнийг өшөө илүү одоо юу гэдэг нь суур хүмүүдлийг нь өшөө илүү их тийм өндөр шатанд гаргаж өгч байгаа тий хүмүүжил сайтай хүн байвал боловсралтай болох юм бол өшөө илүү их мэдээлэл авна тий өшөө илүү их мэдлэгтэй болно өшөө илүү хүмүүнлэг болох байх тийм тэгэнгүүт суур хүмүүжлгүй хэрнээ зүгээр очиж боловсрал эзэмшсэн одоо юу гэдэг нь 3 хил эзэмшээд тэгээ баахан юу мó одоо юу гэдгийг бахан том яц ажилласан хүнийг бид нар боловсралтай бас андуураад иж болохгүй байхгүй. Тийм ээ. Зя. Үнэт асуусан. Эдэн подкастын хамтран ажиллагч Mosel Mongolia арьсаа чигшүүлж, залуужуулж, эрүүлжүүлэх цогц гоо сайхан арьс арчилгааны бүтээгдэхүүн юм. Арьсаа арчлаад будгаа нэмгэл Mosel Mongolia. Зөвхөн Монгол хүний арьсанд тохируулан бүтээв. Нэг юм нас явахын хэрээр гэдэг шиг нэг юм шашин шүтлэгийн талаар одоо та хоёр хэр шүтлэгтэй байгаад байна. Манай аа болохоор залуу дээр шүтлэггүй байсан байхгүй. Одоо орохоор л арц арцсан зогсож байгаа. За манай хүний 3 тойролчих гэл. Тэгэхээр ингээд нас явах тусам бид нар шашинд илүү их итгээд байна уу? Шашинд итгэх гэхээсээ илүүтэй зан үлийн шинж рүү орж байгаа гэж би хардаг. Зан үлийн шинж рүүгээ. Одоо жишээлбэл би бол эмээ өдөр өссөн үг таахгүй. Аав геолог хайгуул гэдэг тэний алга болчтой тий. Эмээ өдөр өссөн. Тэгээ одоо бол яг л одоо жишээлбэл том хүүгээ уцын шалгалттай гэж тэгэнгүүтэн дээрээ арц барьдаг байхгүй. Арц барьдаг байхгүй. Ингээд арц бариад зогссон. Тэгээд хаяа нэг өглөөдөө сүү мөргөж чинь нэг цагаан амзан мөргөж чинь тэр чинь. Тэр нөгөө илүү их зан үлийн шинжтэй
Ингэдэг юм шүү л гэдэг нэг тийм ингээд уламжлалт тогтцсон ба. Ихтэй манай ээж ч гэсэн ер нь бол аав мав болоод ерөөсө коммунист шүү дээ. Манай аав чи Монгол Ардын намын гишүүн байсан. Тэгээ сүүлдээ бол манай аав чи ингээл тэр өвшийн зурхаа барайл сууж яадаг болсон юм баггүй. Тэгээ өнөөдөр сайн өдөр гэж байна. Өнөөдөр үс засуулахад муу гэл тэ. Тэгээ манай аав бол одоо тэнд тэр өвш гэдэг хүн шүтээд гэдэг ч юм уу яг тэр одоо шашин номынхын дагуу үйл мүл хийгээд байхгүй тэ. Тэгсэн мөртлөө тэнд нэг юм зан үйлийн шинжтэй өнөөдөр тэгж ингээд нэг юм жоохон сэжигс цэрийн шинжтэй болсон. Тэгээ би бол одоо шүлүүд ингээд за хоёулаа нэг юм манай хүн чинь бас дизайнер хүн тэгэнгүүт за хоёулаа нэг гэртээ нэг янжин лам бурхамч болтгоо нэг 50 да зал 50 да гэх тэгэнгүүт шинэ янжин лам чи бас хаа хамаагүй залдгүй гэж гээл ингээд нэр нь илүү их нэг тийм зан үйлийн шинжтэй байгаа байхгүй зүгээр л ингээд нэг тэгдэг гинлээ гэдэг нэг юм хэвшмэл ойлголцтой тэрнээс одоо юу гэдгийг пост янжин лам залнаас хойш одоо би 3 киноны төслөө би бол тэгдэл хардаг тэгээд учиргүй шүтээд сүйд болдгоо маркет нэг хаяа бас одоо юу гэдгийг яагаад ч нэг юм уул аваамаар гарч марахтаа ер нь бол бас тийм болчдөг шүү дээ учиртай болоод сүсгтэй тий нэг юм сонирхолтой зүгээр юм ярихад бид нар 2005 онд үлээ Дуучин Баясгалангийн Аштай ань чамдаа гэдэг дууны клипний зураг авалтанд ийшээ Төв аймгийн Цэргэлэнгийн дивиз рүү явсан. Зураг авалт нэлээд байлдаан дайн тулаан булаантай тэгээ пиротехникийн цом ах мах гэдрийг аваад тэгээ бид нар хамт яваад Дуучин Баясаа маань яваад Цэргийн ангийнхан маань гоё хүлээж яваад тэгээд оройн нөгөө тэслэгээтэй зурагнууд авсан байхгүй. Тэгээд манай хойноос нөгөө нэг манай ангийн нэг найз маань хойноос эрэхтэн бид нар тэхгүй нөгөө нэг юм шахацсан цэрэг мэрэг мастай. Тэгэнгүүт нөгөө нэг найздаа тэгээ хэлчихгүй юу. Хөө чи ирэх замдаа юу овон дээр суг таяг аваад ирээрээ. Доргонд хэрэг болоод ингэ хэлчихгүй юу. Овон дээр суг таяг авна. Орчдөг шүү дээ. Тий. Гэтэ тэрийг авна гэдэг чи амар. Суг таяг олоод ирээрээ л хэлчихгүй. Чи нөгөөх нь бид нар л үрж явах замдаа нөгөө нэг аяны дөрөөгөө чаргалцсан байхгүй юу? Чиний таньдаг хүн л дээ. За одоо нөгөөх нь бодоо явчих. Дараа хийдэг. Очролтоос тавьж магадгүй. За тэгээд нөгөө юм маань овон дээр очингуудаа за овом жижиг хэрэглээ авчиг авчих байхгүй юу? Солиотой хөрч. Тэгээд бид нар зураг авч ирсэн. Тэгээд ингээд 3 камертай зэрэг тэслэгээд тухайд нөгөө мөг төрөг муутай хүмүүс чинь тэслэгээгээ 3 камераар нэг 2хан тэслээл тэгэл тэрийг олон болгоо хувилчихгээд шүн гэрэл мэрлээ тавьж байгаа л. Тэгээ яг ийм 3 камер дээр манай лог фильмийнхэн ч гэсэн олоолаа байсан дөө. Тэгээд ингээ 3 камер дээр хуваагдаад зураг авч яхад яг ерөөсөө баг энэ сандалны зайтай энэ тэслэгээ авч байгаа байхгүй. Тэгэхэд яг тэр камерных нь хажууд би юм байж хат бид нар зүгээр. Тэгсэн чинь бүр тэр хоо нөгөө мейкапын дээгийхтэй хамт байсан нөгөө найз маань тэгээд таяг авчирдаг найз маань нөгөө тэслэгээнийх нь чулуу ингээ хамар энэ хоёрт ингээ зогтчихсон. Тэгсэн айгүй хад асахтай энэ хоёрт нь зогтсон. Тэгээ одоо дээгийхт нөгөөх нь имцаагаар ингээ аваад спиртээр арчиж байгаа байхгүй. Тэгээд би бодож ирсэн. Үгүй ер нь бид нар бодож ирсэн. Үгүй энэ юм нэг тийм учиртай тийм юм учиртай санаандгүй тохиолдол гэх юм уу юу гэх юм би өөрөө мохор сүсгтэй бол биш одоо юу гэдэг те босгон дээр гიშгэж болдгоо гэдгийг бол монголчууд гэрийнхаа босхыг хурдан илээхгүй тудал тэгдэг болохоос ш босгон дээр гიშгээр муу юм болно гэж байхгүй өнтер гэж боддоггүй байхгүй гэхдээ л нэг тийм те яг л тэгэл буцаж очихдоо бид нар бүгдээрээ тэр хаваагийн чинь тойрол нөгөө таягийг нь буцаад байр тавиал те намжлаад гуйж муугаал тэгээ ер нь бол яг хоо аливаа зүйл бас нэг учиртай юм байлаа л да уул хатанд явах та гэдэг ч юм уу те хамаагүй хөрх хөндөх эсвэл зүгээр сэтгэл санааны юм байдаг ч юм уу те бараг 100 метрийн цаан зогсож ирсэн тэр хүний хамар юм дээр нь ингээд чулуу очоод шигдчихнэ гэхээр ч хүн ямар ч нэг хүн бодохоор л би бол ерөөсөө баг ингээ алхмын дайтай гэж байгаа шүү. Тэгэхэд би зүгдгүй. Уулын зоогдвол над дээр зоогдох хэвээр. Тэгэхээр юм бас учиртай юм байна. Тэгэхээр учиргүй нөгөө шүтэж мөтөл те өглөө болгон сэржин мөргөл ингээд байхаасаа илүүтэй бас ингээд сэжиг сэрний асуудал гэдэг ч юм уу.
одоо юу гэдгийг яаж шаардцсан явж исэн гэсэн годамжинд задлаа тавьцсан арх байвал хүн уухгүй тахгүй. Тийш. Годамжны хүн байвал уух бах те. Би бол бүр яаж уух гээд дотор бачивж исэн чинь тэрийг ингээд барьж аваад уухгүй байхгүй. Тэр сэжиг цэрний асуудал гэдэг бол мухар тий мухар цусаг эдрээсээ илүүтэй нөгөө зан үйлийн юм байгаад ах шиг байгаа. Одоо бол гэхдээ ямар ч лээсэн хүүгээ шалгалт малгалт өгөхөд бол гарт барина байна. Тий. Уугууд нь арцаараа дилс карванд нэг явуулж нэг уугуудаа тэг нэг сэтгэл амар болчдөг байхгүй да. Ямар ч лээсэн хүүдээ санаа тавьж байгаагаа ингээ харцаар дамжуулаад илэрхийлжтэй гэдэг. Би бол одоо сүсэгтэй хүн. За. Тэрнээс их айхтар одоо юу гадах нь гайгүй. Тэгээд надад бол ер нь бүхэн шашин зөв ихэнх том шашны найз нөхөд байна. Христийн шашинтай найзууд ч байна. Буддын шашинтай бүр хам бамбаас өсвөлээд найзууд ч байна. Муслим. Их сайн одоо зайран удаг дуудч байна. Найзууд бүр ислам шашны те сайн одоо хүмүүс ч байна. Бүгдээрнтэй л ижлэх нь ажилдаг. Тэгээд заримтай нь бол ингээл кино шиг янз бүрийн юм дээр хамтраад ижил явсан. Тэгээд би зүгээр миний хувийн бодол шүү дээ. Би зүгээр бододгий. Ер нь энэ дэлхийд байгаа бүх шашин эцсийн дүндээ юуны төлөө юм. Тэр эцсийн дүндээ хүний сайн сайхны төлөө юм билээ шүү дээ. Хүнийг одоо зөв зам руу хөтлөх те тэр сургаалуудыг л айлтж байгаа байхгүй. Тэгэхээр нөгөө тухайн үүссэн одоо Израильд ч юм аа чи ингээд Монгол зонгол одоо төвд энтхийг те бүх тэр үүссэн газруудаас шалтгааллахгүйгээр нэг зорилготой. Гэхдээ нөгөө тухайн газар орныхоо онцлогийг хамаарал өөр нэртэй ч гэдэг юм өөр зан үйлтэй хийдэг болол явцсан юм байна гэж би хардаг. Гэтэл нэг юм юу гэдэг Монгол хүн гэдэг утгаараа бол бид нар ингээд багасаа яг тэр бидний ингээд соёлд суудсан байгаа байхгүй. Тэгээ би нэлээд олон тийм сайн одоо багш нартай багш гэдэг нь ламын тал юм биш шүү. Зүгээр эрдэм ном багш нартай. Тэгээ Монгол уламжлалын талаар ч гэдэг юм аюул олон зүйл дээр зөв намайг чиглүүлж өгсөн багш нар байдаг. Тэгээ тэд нартай ингээд лекцэн сонсоод ярилцаад байж байгаа. Тэд нар юу гэж ярьдаг вэ гэхээр монголчууд ер нь их айхтар улсууд юм байна. Маш олон одоо мянган жил ингээд байгальтай харьцаж зохицож амьдэрсэн учраас болно болохгүй гэдэг заагийг туршлагаараа олж мэдээд тэрийг өөрсдийнхөө зан үйл зан заншил чингээсэн. Тэгээд тэр төрөний тавкаг ярьдаг чинь нөгөө Монголын урганы юм дээр алхаддаг тийм гэрээ алдаач зогсдог босгон дээр зогсдог тийм ингээ аюу олон хэм 20 цэрийнүүд байна шүү дээ. Хөдөө гарахаар бид нар бүгдээрнгийн мэддэг. Хэдийгээр одоо би бол одоо очрол хоёрыг бол хотын хөвгөл гэж хардаг. Угаасаа хотод төрсөн. Би ч гэсэн адилхан тийм. Бид гисэн мөртлөө бид нар ягаад ч юм хөдөө очихоор бидний тэр инер Монголоос ирдэг. Суудсан байдаг тийм. Тэр бүр яг цусанд нь байгаа байхгүй. Тэнгүүтээ мэддэг байхгүй бид нар. Ингэж болдгоо, ингэж бол ингэж яг тэрийг мөрдөөд явчихдаг. Тэгээ хотод орж ирэхээ хотохороо. Яг тийм хүн болгонд байдаг. Тэгээ монголчууд тэгээд үлдээсэн хүмүүс юм байлаа. Би тэгээ тэрийг ямар мондөг юм бэ гэж бодож байгаа. Тэд нар чинь нөгөө олон мянган жилийн амьдралын туршлагаараа л тэрийг ингээд заншил болчихсон гэж суулгацсан байна. Тэгээ тэр бидрийг дархлаан тэр юм бил. Нэг. Хоёрдугаарт би нэг сонин юу яасан гэсэн чинь үе одоо энэ Оросын зүүн бэлгийн тулааны одоо тэр Битва экстрессэсо гэдэг байдаг шүү дээ. Тентхийн одоо тэргүүлж мэргүүлсэн одоо бурхан минь ямар юм бэлээ Сибирийн шолом ямар юм явчихлаа. Тийм улсууд чинь Монголд ингээд нууцаар ирээд их өндөр үнэ $500 орчиг нөө хүмүүс үзээд тэрэнд нь одоо нэлээд мөнгө чинээтэй улсууд үзүүлдэг. Тусгаалan цаг аваад нэг 7 хоногийн хугацаатай нэг том зочд бодолтой байгаад үзүүлэл явцгаад юм байна гэж сонссон юм. Тэгээ тэрэн дээр санаандгүй манай нэг найз орчуулагчаар явж таарад. Тэгсэн нэг мундаг хүүхэн ирээд л тэгэл улсуудыг үзээд л нэлээд томчоод буцаал явжсэн. Тэгээд нисэх рүү явж явсан да. Тэр хүүхэн ингээ цонхор хараа явсан гэж. Тэгээд байцсан. Би чам нэг сони юм яри. За гэсэн чинь. Танаа монголчууд их азтай хүмүүс байна гэж байсан. За гэсэн чинь. Та нарын өвөг дээдэс зүгээр ингээд туслаач гээд сүүр гөх төдийд л яг хажууд чи хурж ирэхээр тийм ойрхон байдаг. Тэ? Тэгэхээр та нар бол одоо өвөг дээдстэйгээ холбоотой ингээд байхаас ч харахгүй байна. Манай орсууд бол өөр. Яаж юм гэсэн чинь бид нар өвөг дээдсээс айгүй алсарцсан. Бид нар бүтэн сар 2 сар сүүргөөд ч ирэх тийм хол байна гэж байгаа. Тэгээд яг та нартай цуг ингээд юм юу байна. Ойрхон байна. Тэр чинь баг та нарын одоо нөгөө тэнгэр ивэн гэж бид нар ярьдаг шүү дээ. Одоо Монголын төр гэл бид нар айгууд ярьдаг. Тэгээд маш хэцүү хүнд нөхцлүүдээс одоо Монголын тусгаар тогтнол одоо хүртэл явж шүү дээ. Сулуусчгаар энэ том улсууд одоо тэр юм чинь байдаг баха гэж ярьж ирсэн гэсэн. Тэгээ би тэрийг сонсч нэрэл тийм. Тэгэл яг би одоо жишээ нь аав шиг ч юм уу өвөө шиг ч юм уу ингээл нэг л мэдсэн чинь яг төрөний очроо шиг те. Очрыг аав шиг те.
хаяа ингээ сайхан арц өгөлмөр санагддаг болсон байна. Тэгэл хаяа нэг ингээл юм жоохон бодоод эвгүй мэггүй юм бодчих юм сайхан гараа нэг сүрэх чинь. Тийм болчтой. Ерөөсөө сэтгэл санааны юм л да. Гэхдээ энэ чинь ингээд зүсэг юм. жишээлбэл яхахгүй байгаль дэлхийтэйгээ дэндүү бүр хитрхи ойрхон хүмүүс аахгүй. Бид нар бол бүр хитрхи ойрхон хүмүүс байгаль дэлхийтэйгээ. Хөдөө гараад ерөөсөө замд гарахад л агаар нь өөрчлөгдөөл тэгэл ихний овоон дээр зогсоход л өөрийн мэдлгүүл ингээл тойрмор санагдаад те би чинь хол явж байгаа хүн шүү дээ гэл. Манай киноныхны хувьд ч гэсэн одоо жишээлбэл морин цагт дуурна гэдэг мотор дуурна гэдэг нэг гайхалтай юм биш үү? Бид нар заавал 11:40-оос 1:40 хооронд дуурдаг. Тэр нөгөө юм сэтгэл санааны бид нар ямар ч байсан тийм буруу цагт дуураагүй тийм учиргүй тэглээ гээд сайн кино болох юм уу муу кино болох юм уу гэдэг бол тухайн уран бүтээлчтэй л холбоотой зүйл болохоос гэтэл энд нөгөө сэтгэлийн нэг тийм гоё амар амгалан биш те уул хангаад очлоо одоо жишээлбэл юу гэдгийг булганы тарихнаас жоохон хол буучлаа гэхэд ядаж сэтгэл санаа амар байхгүй те хүүхдүүд маань гүйччихэд булганы тарих аваачаад булаг аваачаад яачих вэ те бохирдуулчих вэ гэж хүртэл санаа зовхгүй бидэрт амар байхгүй голынхаа адаг руу буучхад хүртэл тийм биз дээ. Тэгэхээр нөгөө сэтгэл санаа нь сайхан амгалан болчихж байгаа байхгүй хүүхдүүдтэй нэг удаа юу гэдгийг чулуу битээ хамаагүй хөндөөрөө гэж хэлчихэд хүртэл сэтгэл санаа сайхан тавин хүүхдүүд нь үгэнд нь ороод явхад хүртэл нэг тийм санаа амгалан те хүүхдүүд маань энэ тэнд очиод те мод хугалчих вэ яачих вэ гэж санаа зовхгүй гэхээр энэ чинь ерөөсөө л яг сэтгэл санааны асуудлууд. Тэгээ манай монголчууд бас яг тэрийг юу их боддгоо юм шиг байгаа юм. Одоо бид дөрвийн хувьд ч гэдэг ч юм уу ер нь бүгдээрээ л хотын унгуу хүүхдүүд те. Гэтэл хөдөө очихоор тийм цаанаасаа суучдаг. Одоо юу гэдгийг манай хүүхдүүд бол одоо ингээд баг 3 дахь 4 дахь үеийн хотын хүүхдүүд болж байгаа байхгүй. Гэтэл эдгээр чинь нэг мэдхэд л одоо юу гэдгийг 15 жил жишээлбэл 5 баяр гэдэг хүнээс манай том хүүд жишээлбэл 15 жил 5 баяр гэдэг хүнээс хөдөө явах болгондоо замд хотоос гарах болгондоо миний хүү хамаагүй тэгж болохгүй шүү гэдэг үг сонсцсон учраас нэг мэдхэд хөвчөж байгаа байхгүй тэр хүүхдтэй. Тэгээд тэ дүүнэртээ зааж өгдөг тэ ахын дүү тэгж болохгүй гэдэг ч юм. Бухар зүсэг жинхэнэ зүсэг гişрэл хоёрын зааг ялгаа ярих юм бол одоо өчнөө юм болно баг. Ер нь мэдлэг дутах зүйл. Зя. Тэгсэн чинь сая сайн кино муу кино гээл зүгээр эндээс зүгээр бодохгүй юу. Тэгээд киноны хоёр хүн ирсэн чи бас киноны зүйлсээ асуухгүй болохгүй гэд. Тэгээ би ингэж бодож ирсэн. Ингээл монголчууд ч гэлтгөө ерөнхий тийм л байдаг багтал. Ингээл бүх зүйлийг ингээл нэг юм алтан үе, хүрэл үе гээл ингээл хөгжмөн дээр хипхоп дээр ч юм ингээл яриад өөрсдөө зааглаад кино яа гэм бол гэсэн чинь ингээ ерөнхий ингээд монголчуудын нэг юм юу вэ? Алтан үе гэснээ уналтын үе гэд нэг үг гаргаад ирсэн. Тэгээ одоо баг буцаа сэргэж байгаа үе ч юм уу нэг юм алтан үе хүрэл үе биш. Алтан үе уналтын үе тэгээ одоо үе сэргэлтэн үе. Тэ. Тэгэхээр би гайхаад за хоёр ахаас бас асуйтаа гэж бодож ирсэн. Тийм тэгэхээр энэ нэг юм үйлцэл гаргаж ирээд шүү дээ. Тэгээд одоо уналтын үе гэдэг. Тэр нь одоо хизээ ингээд бас асуухаар 90-ад он 2000 он их он гэл нэг ярих юм. Тэгэхээр алтан үе энэ үеүүдийн талаар та хоёр юм бодлоо. Би бол үеүүдийг яг тэр алтан мөнгө хүрэл гэж хуваамаар байсан надад. Зүгээр хятадын киноных нь бол маш зөв байдаг байхгүй зүгээр тэдгээр үеийг л явж. Одоо жишээ нь хамгийн алдартай бидний мэдих Жан Имоо гэдэг лаг найруулж байна шүү дээ. Жан Имоо гэлтэхт чинь 5 дугаар үеийн хамгийн том төлөөлөл. Жан Имоо Чанкай гэдэг тий. Ингээ олон хүн байгаа. Нэг үе үеэр байгаа шүү дээ тэр чинь тий. Яг манад ч гэсэн яг тийм үеэр ярих юм бол байгаа. Одоо энэ жил жишээ нь Монгол улсад кино урлаг үүсч өгсөний 90 жил яа. 2025 онд. Тэгээ бид нар 90 жилийнхоо ингээд тэмдэглэх гээд талд ирвэхээр ажиллаад ном бичгэнд бичээл баримтат кино хийх юм хийгээл ингээд түүхээ эргээл үзэж байна л да. Тухайдаа би бол Монголын орчуулгын киноных гэж нэртэй ном гаргах гээд хамт олоноор ажиллаж байгаа. Өөрөө нөгөө дөрөв чиний яар дээр нэвтрүүлгийнхэнд нөгөө анхнаасаа дууруулагч те орчуулгын киноны жүжигчнэр ажлынхаа гараг эхэлсэн болохоор бас нэг өрөө төлж байгаа хэлбэр юм да. Одоо энэ хүмүүсийг би мөнгөлж үлдэх хэрэгтэй юм. Гэт ингээд үзэхээр яг 1935 онд Монгол хүү гэдэг кино үүснээс эхлээд ингээд үзэх юм бол 90 жилийн хугацаанд Монголын киноны маш олон үе байна шүү. Маш олон үе. Бараг ингээд тоомлох юм бол нэг 10 орчим үе байна. За яаж үйлчлээд байна хаа? Тэр бол яг хуу хийсэн одоо юу гэдэг уран бүтээлийнх нь онцлог нэгдүгээрт, хоёрдугаарт нөгөө яг тухайн үед ингээд Вигик гэж ярьж штэ. Оросын бүх холбоотны киноны дэс сургуулийг
төгсөж ирсэн үеийн найруулагчдаар гэдэг юм уу тийм. Ингээд тэгэнгүүт энэ маань ингэж явж байгаад нөгөө системтэй сургадаг байсан үеийн 90 оноор дуусаад тэр нь байхгүй болчихгонгод байгалийн шалгаллаар гэдэг шиг тийм өөрсдөө ингээд одоо авьяастай улсууд нь ингээд залуучуудаас дахиад төрөн гаргаал ингээд тэнгүүд одоо жишээ нь тавка бидний үе болохоор мэдгүй хэдгээр юм чинь би тэрийг бол судлаачид нарийн гаргаж ирэх байна. Телевиз өгшөлтөө гэсэн юм. Одоо телевизэд ажиллаад телевизэд ингээд өсөд дэвжээ зарим нь найруулагч болоод тэгээд тэндээс бидний үеийнхэн бол ер нь бол телевизээр дамжаагүй найруулагч нар зураглах ховор. Тий. Хамгийн их хүнтэй үе нь манай үе. Хамгийн олоолаа. Одоо ингээл манай болдогоосх болоод тэгэл ингээл тавка маш олон баг. 30 хүн байна уу? Тийм. Миний хийж байгаа бол. Тэгэл дараагийн үе нь одоо мэдхгүй те. Тамира мамира онлайн entertainment ч гэдэг юм одоо фантастик гэл ингээл явах л байх л та. Яг тоолох юм бол. Яг тэрийг нарийн гарах бол их сонирхол юм бэл. Гарч үзмэр юм бэл. Яг хуу ерөнхийдөө бас яг үйлчлэн гэдэг дээр би айгүй санал нэгтэй байдаг. Тэ алтан үе мөнгө үе хүрэл үе тэгснэ. Тэгээд тэрнээсээ доошоо муу болох юм уу? Тэ алтан үедээ юм уу? Хүрлэн хямдах юм уу гэх гээд байгаа юм уу те? Надад бол илүү зүгээр шударга нь 1-р үе, 2-р үе гэдэг шиг. Тэгээд би ч өмнө бас нэг ад үзэгдэжсэн шүү дээ. Хожуугийн кинонд донд хожуугийн кино хон баскет хэлсэн чинь би ч бүр ад үзэгдээ те. Бараг 70% нь юу ч тэгээд нэг бөөм болсон шүү дээ. Тэгээд тэрэн донд уулууд яг миний санаа болол одоо нэг өөрийгөө өмөрөд гоншгоноод байгаа ч юм биш. Хилтэндүүд хэлсэн одоо тэ ам алдвал барьж болдгоо. Гэхдээ тэр үуч гэсэн бид нар одоо хуутны бүх кинонд гоё гэд байгаа. Тэр үуч гэсэн бид нар зүгээр л үзэл суртлын те. Зүгээр л юм пропаганда зүгээр л юм цулгуу юмуд хүртэл манайхын хийж лсэн байхгүй. Тэгэхээр аливаа бүх цаг үе өөрөө сайнтай муутайгаа агуулад явж идэг юм. Миний бодлоор бол нэг 6 үе ч юм уу хуваагдчих гээд байгаа юм шиг байна. 35 оноос 45 он хүртэл бид нар чинь анхныхаа мэрэгжлийн найруулагч төмрийн нацагд орж гэдэг хүний чинь авчиад кино хийгээд киноныхын нээлтийн дараа барьж аваад 10 жилийн ял өгсөн арт юм шүү дээ. Тэгээ манайхан чинь баг 10 жил мэрэгжлийн найруулагчгүйгээр дуутай киноны дуугүй киноны үеийг бид нар чинь баг алгасцгаацсан тийм хүмүүс байхгүй. Азар харин дэлхийн 2 дугаар дайны дараахан манайхан цогтойж киноноос ахуулаад нөгөө түүхэн кинонд нөгөө кино урлагнд аваа сэргэж ирээ. Тэгээд тэрний дараа одоо найруулагч нар зурагдлаач нар гэдэг ч юм уу те зандраагвай цэрэн гуай гэдэг нэг тийм сайн одоо яг мэрэгжлийн уран бүтээлчтэй болж эхэлсэн. За 35-аас 45 он хүртэлх нэг үе. За 45-аас 70-аад он хүртэлх дахиад нэг үе те. Эд яг нөгөө коммунизмын үдэл суртлын юм. За тэгээд 70-аад оны сүүл 80-аад оны ихээр буюу одоо нөгөө нэг эсэргүү найруулагч нар буюу шин цаг үеэ мэдэрсэн найруулагч нарын үе байгаа байхгүй. Одоо юу гэдгийг балжин юм найруулагч те говийн зэрэглэг гэсэнд орж бодлом найруулагч нямгаваа найруулагч гэдэг ч юм уу кино зохиолч тий жигжиг зүрэн найруулагч гэх те нөгөө өмнөх суурин дээрээ гарч ирэнгүүтээ бас залуу үеийн төлөөлөл болсон өөр уран бүтээл хийх гэж хүсэж ирсэн сэлэнг сүрэн найруулагч гэдэг ч юм уу те жижиг сүрэн найруулагчийн трилогууд те нөгөө нэг ам мөр хүн чулууны нулимс бүлээн нурам гээл трилогууд гэдэг ч юм ингээд нэг өөр үе. За тэгээд нөгөө 2000-ад 90-ад оноос 2000-ад оны ихэнх үе хүртэлх нөгөө нэг замбраагүй үе. Тэ. Өстой тэрэн дээр бол өстой холилдсон сайн муу бүх юмуд нь холилдоод нөгөө сайчууд нь ч кино хийжсэн муунууд нь ч кино хийжсэн үе баггүй. За тэгээ 2000-ад оноос одоо 2010-ад он хүртэлх дахиад нэг шинэ үе. За одоо тэр үед нь одоо бид хэд багтаж байгаа тийм би Загдын Батболд манай тулгаа тий одоо манай сингд орж түшгэ гэдэг ч юм уу гитлэр гамболдах тугаах гээл тий манай жамзран сингд орж гэдэг ингээд тий гарам ханд гэдэг манай дандаа үеийнхийнх тий яг одоо 1970 хэдэн он төрсэн 85 он хүртэлх үе гэдэг ч юм уу тий 2000-ад оны үед сургууль төгсгөөсөн боловсрсон залуучууд яг тэр үед нөгөө хэцүү 2000-ад оны үед кино хийжсэн ах нараасаа үлж авсан үе. За энэс хоошоогоо одоо юу гэдэг одоо манай
энэ OY-ийн фантастикийн залуучууд гэдэг ч юм уу те одоо нөхрүүлсийг гэдэг дүнэр ингээд дараагийн үе Red Point-ийн манаа гүнэ гэдэг ч юм уу те ингээд шинэ одоо 6 дугаар үеийн нөгөө эд хийж байгаа үе нь явж байгаа энэ болов гэж би харж байгаа байхгүй. Эндээс хоошоо одоо бүр залуучууд дөнгөж 20 эдтэй тэ өчигдөр сургуульд өгсөн, одон сургуульд өгсөн залуучууд шинэ контентууд бүр юу маягтай хийгээд эхэлсэн. Илүү entertainment маягтай тэ баг гар уцаараа кино хийсэн чи яадгийн гэдэг үе дээр ирсэн. Цаг үеийнхаа шинжлэлийн дагуу явж байгаа ийм үе. Тэгэхээр энэ дунд сайн ч байгаа муу ч байгаа байхгүй. Энэ дунд сайн ч байгаа муу ч байгаа. Өнөөдөр юу гэдгийг янз янзын одоо би дахиад ад болж магадгүй. Одоо жишээлбэл одоо орчин үед жишээлбэл ардын элч кинон дээр гарч байгаа шиг дүлзэнгийн крупны кадрыг нөхөөс авахта зүгээр ард нь фон татж байгаад харцгаан кино юм чин гээд ард нь даван фон татж байгаад аваад тэрийг крупны кадр тэр крупны кадраа монтажн дээр бид нар шигтгэжүүл орчин цагт бид нар ад болно үстэй. Бүр ёстой доромжлуулаад салахгүй дахид кино хийхгүй болтлоо бүлдүүд тийм үү. Гэтэл тэр үе тийм л байсан л ахгүй да. Одоо техникийн боломжинд сайжирсан. Гэхдээ тэрийгэ дагаад бас залуучуудын үзсэн, харсан бүх юмуд нь өөр болцсон учраас жишээлбэл хідэж тэгж тийм хийхгүй л байхгүй та. Крупны кадраа заавал нөхөж авахгүй л байхгүй. Гэдэг шиг сайнта муутай юм таахгүй. Бүх юмдыг бид нар яг зэрэгцүүлэлт харах хэрэгтэй. Яг миний түрүү чи хэлдэг шиг те. Артталт нь сайн байх хэрэгтэй муу юм байж л. Би одоо юу гэдэг юм орчин үеийн Монголын кино урлагт бүр гахалтай супер шидэвэр кино биш. Жишээлбэл бодлын хулгайч киног бол би Монголын кино урлагт бүр тэ давтагдчихгүй сайн бүтээл гэж би боддог. Маш сайн бүтээл. Тэ анх гадагшаага явж зураг авснаас ахуулаад. За боолын гэрээ гэдэг киног бол би бас л сайн кинонд нэг гэж. Одоо кино театрын таталбар нь гадаан шаглагдчихсэн кино бол жишээлбэл манай болдогийн кинонд байгаа байхгүй тэ. Боолын гэрээ, сайн амьдрал мань нэг тэ аз жаргал bad boy. Тэгж үзэх гэж тэ залуучуудыг байлдан дагуулна гэдэг бол Монголын орчин үеийн кино урлагч эрс том шинжилгээ хийсэн байхгүй. За бид нар кино хийж болох юм байна. Үзэгчд бид нар үзэгчтэй юм байна тийм үү? Бид нар үзэгчтэй хадгалах ёстой юм байна гэдэг мэдрэмжийг үеийнхэнтэйгээ өгсөн бүтээлүүд зөндөө байгаа шүү дээ. Тэгэхээр бид нар бас тэндээ сайн мууг нь бас хармаар байгаа байхгүй. Бүгд муу юм уу? Тэгээ орчин үеийн кино бүгд муу юм. Өнөөдөр жишээлбэл 1970-аад оны үед хийсэн кино 2015 он 2020 онд хийсэн кино хоёрыг харьцуулах заавал албатай юм. Тэгээ заавал шаардлагатай юм уу? Шаардлагагүй. Одоо бол шаардлагагүй санагддаг. Зя. Энэ юм ясны хэрүүлт хийж айгүй хэцүү юм гэдэг. Заавал хэрүүл хийчих гээл шаардлагатай юм уу гэ. Хар яриагаар ярихаар нөө зэврэх гэж ярьдаг. Зэврэх хүн байрандаа гацах гэдэг юм уу те. За энэ талаарх сэдвийг хэсэг хугацааны дараа бүгд эргээд ярилцгаая. Тэгээд сайндар сайхан яриа өрнүүлдэг Calve брэнд. За пи ундгалахтай хэдүүлээ ингэнэ. Эхлээд ингээ сайхан зузаан хөөс үүсгэж чинь. Тэгээ хааны дагуулад ингээ пи ундгалнаа гэж. Ийм гоё юм голден өнгөтэй Pilsen гэдэг. Ийм голден өнгөтэй ийм гоё пип байна. Cheers. San Miguel. San Miguel. За хар яриагаар гэхээр нөгөө нэг ийм хүн зэвэрнэ гэдэг нэг юм байна л да. Тэгэхээр энэ тал дээр хүн нөгөө цаашаага юм хийж чадах байлаа зогсно гэдэг ч юм уу. Эсвэл одоо юу гэдэг нь хийсэн юм цаашаа явах байлаа гэдэг ч юм уу. Иймэрхүү зүйлс кино ертөнц дээр, кино зохиолч дээр, продюсер одоо юу гэдэг ийм хүмүүс дээр хэрэг тохиолддог юм болоо. Юу гэж бодож байна тий. Энэ би зэвэрдэг өнлөгөө харж байгаа. Нөгөө зоригтойгоор шагдар гэдэг шиг. Юм болгоо яг нөгөө юм автоттай яг цаг үетэй юм байл л да. 2000-ад оны 2010-ад онд ингээл яг кино хийж мэж эхлэх болохоор Ахтуу хамаатан садан мадангаас мөнгө төгрөг аваад тэ эсвэл нэг барилгын компанид найз мэдээс эсвэл нэг уулын аманд алтны урхатай нэг алтны амтай найз мэдээс мөнгө аваад кино хийдэг байсан. Үе би тэр бүгдээрэнд нь би. Тэгээ манай үеийнх нь бүгдэнд нь би энийг ус тулаа гарцсан.
хүслээ хахад ч би. Одоо продюсингийн систем буюу гайхалтай хамгийн төгс систем рүүгээ бид нар ороод ирсэн байна. Энэ продюсингийн систем өөрөө энэ зэврэх гэхээсээ илүүтэй чи яг уран бүтээлч мөн үү, чи уран бүтээлч яг энэ цаг үед байж чадах уугүй юу гэдэг дээр айгүй том цензур тогтоож байгаа гэд би хардаг. Чи цаг үетэйгээ хөл нийлж байгаа юм уу? Тэ чиний киног олон хүн үзэх юм уу? Чи ингээд өөрөө өөрийгөө хөөргөөл тэ маргааш миний киног ойлгоно гэж бодоод ингээд энэ байдалтай гацаад ах юм уу? Эсвэл чи цаг үетэйгээ явж чадах юм уу? Продюсерийн компаниуд чамайг мартчих юм уу? Эсвэл чамайг санаж байгаа юм уу гэдгийг нөгөө цаг үеэ мэдэрнэ гэдэг л өөрөө найруулагчийн ч юм уу уран бүтээлч аливаа уран бүтээлч хүний яг тэг оршин байх юм шиг байгаа юм. Хуучин үедээ гацаал одоо өмнө хийсэн нэг ганцхан киногоо яриад яваад байдаг гэдэг юм уу те. Ингээд өөл тэр өөрөө царцалт тэр өөрөө гацаа. Залуучууд юу хүсэж байгаа юм? Үзэгчид юу хүсэж байгаа юм? Тэ. Өнөөдөр Монголын кино театрын үзэгчдийн нийт 70% нь 13-аас 15 насныхан 13-аас 25 насныхан бол тэр залуучууд үзэх хэмжээний кино чи бас хийж чадж байгаа юм уу? Хичнээн стил жанр чинь өөрөө арт хаус байна уу, андерграунд байна уу хамаагүй те. Индипендент кино байна уу хамаагүй. Гэтэл чиний киног ядаж те 25 насны ядад нэг зэрэгтэл ч юм очиж үзэж байгаа юм уу гэдгийг бид нар өөртөө бодох хэрэгтэй юм шиг байна. Тэгээд энэ дээр продюсингийн компаниуд чи хамтарч ажиллаж чадж байна уу гэдэг. Би бол одоо энийг яг одоо үе бол Монголын кино урлагт яг дэлхийн хэмжээ рүү тун ойртож очсон. Ер нь бол зэрэгцэж очиж байгаа. Ийм цаг үед бид нар амьдарч байгаа азтай хүмүүс гэж боддог шүү дээ. Өөрсдийгөө тий Оскар ярих хэмжээний, Каннын кино наадам ярих хэмжээний болцсон. Гадны уран бүтээлчтэй хамтран ажиллах хэмжээний болцгооцсон ийм үед ийм сайхан цаг үед ажиллаж байгаа. Энэ бүхний ард хэн байгаа вэ гэхээр продюсинг компаниуд байгаа. Тэгэхээр энэ өөрөө бас нөгөө чи яг цаг үетэйгээ хөл нийлүүлж алхаж байгаа юугүй юу гэдгийг нэг тийм хэмжүүр юм болов. Тэгэхээр царцсан гацна гэдэг бол яг л цаг үеэ мэдрэхгүй байгаа хүний л хүндэл одоо тулгарх тийм проблем юм болов. За юуны хувьд бол би зүгээр боддتي. Яг ийм уран бүтээлчд бол манайхны дунд үе үед тодорхой хэмжээгээр байсан. Өөрөөр хэлбэл нөгөө өөрийнхөө юмыг хамгийн мундаг гэд яг тэр нөгөө зүйл бодол дээр гацаад тэрийг мэдэхгүй итгэх болцсон. Тэ? Ямар ч мэдрэмжгүй болцсон. Тэгэл нөгөөх юм өлдөрлөөл байсаар гад хүн миний юмыг ойлгохгүй нь үзэхгүй нь гэл сүлдээ үзэгчтэй буруутгаад дуусдаг. Тийм тохиолдлууд манайхан тодорхой хэмжээнд байсан шүү. Одоо бол ямар цаг үе вэ гэхээр одоо ерөнхийдөө нэг ийм үг байдаг шүү дээ юу тийм дээ. Хамгийн хүчтэй гэдэг чинь нөгөө хамгийн хувьсаж чадсан хүчтэй гэж нэг үг байдаг шүү дээ. Тэр л бол үнэлтэй тэр чинь нөгөө цаг үеэ дагаад ингээд хувирах чадвартай байна гэсэн үг шүү дээ. Тэгж чадж байгаа нь амьд үлдчихэж шүү дээ. Тэгж чадахгүй байгаа хүмүүс нь ингээд хааж марж гисаалсаа гараад лээ. Одоо манайд бол яг продюсерийн компанид үүснээс хойш яг ийм шалгарал бол явагдаад эхэлсэн байгаа. Энэ бол үнэ. Зүгээр яг би зүгээр миний хувь хүний үзэл бодол юу гэхээр манай продюсерийн компаниуд аль болох одоо маш сайн бүтээлүүд төрүүлэх те тэр мотивацийг өгөхийн тулд яах ёстой вэ гэхээр тэр авьяасууд талент гэж яриад байгаа шүү дээ. Авьяасуудыг юу яах ёстой тордох ёстой бэл. Тэгэхгүй одоо манайх яаж ийм гэхээр за эхлээд би өрмөө хамж яваад ашиг аавна. Дараа нь уран бүтээлч даавна. Дараа нь ингэж явна. Яг уу дэлхийн ингээд продюсинг систем гэж ярих юм бол кино индастри дотор байж болох байх л да тийм. Гэхдээ нөгөө талаараа манайх чинь онцлогоо харгалзах хэрэгтэй байна. Бид нар тэрбум гаруй хүнтэй хятадын зах зээл биш. Тэ 150 сая хүнтэй Оросын зах зээл биш байхгүй. Бид нар 3 сая 500 мянган хүнтэй жижигхэн зах зээл байхгүй. Тэгэхээр жижигхэн зах зээл дээр бид нар талентуудаа хайрлж ижил тэдрээсээ илүү их сайн уран бүтээл гаргаж цааш явах болохоос биш. Яг барууны зарчмаар ингээд удаан явна гэхэд бол аюу хэцүү. Аюу өөр байхгүй юм чинь орчин нөхцөл нь өөр байхгүй. Тэгээ би аюу хилдэг байхгүй. Та нар энэ дотор байгаа уран бүтээлчд бид нар нийлээд одоо бид нар кино нийлүүлж одоо жишээ нь бит хоёр бол зохиолч бичдэг. Цаана найруулагч байна, продюсер байна ингээд баг болж. Гэтэл энэний чинь цаана дистрибьют процесс байгаа шүү дээ. Одоо кино театр байна, IPTV байна, OTT байна те. Тэд нар чинь бүгдээрээ нийлээд бид нар нэг системийн хүмүүс байхгүй. Одоо нэг л салбарын эдисүүд байхгүй. Гэтэл энэ эдисийн 50% нь одоо бид нар өөр эдисгээд та нар бол доошоо эдис гэж болохгүй байна. Бид нар байгаа учраас тэдний дэлгүр бараатай байж гэдэг юм уу те. Ингээд биенээсээ харилцаа хамааралтай шүү дээ. Ийм.
Тэгмээ түрүүний ярьдаг тэр зэвэрнэ гэд байгаа юм чинь нөгөө продюсинг систем үүсэд ирэхлээр хүнийг ингээд зэврэхгүй байх нөхцөл рүү түлхэх юм байна. Би нэг юунаас анзаарч байна вэ гэхээр манай үеийнхэн. За дээрэс нь одоо манай дээд үеийнхэн саяхан би бол Хүслайхынхаа олон ангид киног үзэж дуусглаа л да. Тэгээд ингээ харж байхад бол Хүслайх маш зөв юм руу орсон байна гэж би харж байгаа. Яг тэгэхээр маш олон жил яг өөрийнхөө үзэл бодлоор гэдэг юм уу те комеди гэдгийг өөрийнхөөрөө ингээд кино хийлээ шүү дээ. Гэтэл саяны одоо энэ нүсрэг кино дээр бараг жил гараа өгчихсэн баха. Би тэгж удаад жил гэж. Тэрэн дээр бол ингээд нөгөө залуу баг хамт олонтой продюсингийн компанитай ингээд бөөнөр хавгээд орчингууд эн чинь одоо би цаашаа энэ зам руу явах хэрэгтэй байна. Маш олон зам харагдаад эхэлж байна те. Гэрэн шиг манай Хүслайх шиг маш олон ийм уран бүтээлчид манай үеийнхэн бүгдээрээ яг энэ продюсинг компаниудтай хамтарч ажилласаа гэж бодож байгаа байхгүй. Тэгэх юм бол тэр нөгөө нэг газараа гацах зэврэх гэдэг юмнаас холдох байх, ангижрах байх. Жахан ингээд нөгөө үзэл бодлын хувьд ингээд нээлттэй болох болов гэж би бодоод байгаа юм л. Яа тэгэхээр продюсингийн компаниуд чинь судалгаа байх шүү дээ. Окей. Одоо 25 онд бол ийм харин кино, романс кино үзэх юм байна. 26 онд бид нар комеди кино жоохон нийлүүлнэ. Үзэлтэн жоохон тийш олчлаа шүү. Гэдэг юм бол судалгаанууд яаж байгаа шүү дээ. IPTV-гээс ч авч байгаа, кино театруудаас ч авч байгаа. Яг тэгээд тэрлүүн чиглэл явж байгаа. Тэгэхээр тэнд уран бүтээлчтэй оруулж ирээд ажиллаулаад ингээд тэдрээр ингээд аль болох зэврэхгүй байх. Тэр нэг авьяасыг хайрлах стил юм шиг. Тэгж ажиллаж чадах юм бол их сайхан явах байх. Яг өмнөх үедэд л зөндөө байсан бас. Одоо манай нэг алдарт Бимбан хариулагчийн кино шүү дээ. Хүсэл шунал гэдэг. Баримтад одоо сайхны маягийн тий. Баримтад кино л да. Тийм биндрэн хариулагч. Яг тэрний тухай шүү дээ. Яг нэг үзэл бодолтой гаццсан. Тэгээ миний киног үзэхгүй. Тэгээ нөгөө технологи нь бас гооч ирчээ. Тэрийг хүлэн зөвшөөрөхгүй ч юм ойлгохгүй ч гэдэг юм бас нэг иймэрхүү юмний тухай кино байсан шүү. Тэгээд байд юм билээ. Одоо нөгөө цаг үе өөрчлөгдөж байна. Тэгэхээр бид нар яг цаг үеийг дагах л ёстой юм шүү. Тэгэхээр ерөнхийдөө юм хийгээд тэрэн дээр үзэгчтэйгээ буруутгаад эхэлнэ гэдэг чинь тэр хүнд өөрт нь асуудал гараад ирж байна. Сонсогч нартай ч тийм нэг гацалт байхгүй. Тэр чинь яг тэр гацалт байхгүй тий. Залуучууд ийм үлдээд байгаа юм байна. Тэр чинь тэгээд нөгөө хүний имийг шууд копи паст гэсэн үг биш шүү дээ. Мэдээж өөрийнх нь тархины хэмжээгээр өөрийнх нь тархины толгоон нөгөө суур хүмүүжил боловсрол бүх цуглуулсан юмнуудынхаа хэмжээгээр тэр чинь боловсролтонд нь орно шүү дээ. Тий. Одоо юу гэдгийг 1000 одоо 5К тий Касвэ кино хийлэхэд Мие 5К 2 хідэж адилхан кино хийхгүй байхгүй. Яг л бит хоёрын нөгөө аливаа амьдралд хандж байгаа хандлагууд нь хэдийгээр ижил төстэй боловч бит хоёр одоо жишээлбэл шал өөр л хүмүүс байхгүй. Өөр нь бол тий үзэл бодлын хувьд бит хоёр нэлээд төстэй мөстэй залууд бидэрт бит хоёрын хувьд жишээ зөрчилтэй залууд ч гэсэн байдаг. Гэтэл эн чинь 5К-гийн кино 5К шиг одоо киног харж мие хийхгүй би киног жишээлбэл мие шиг харж хийхгүй. Гэхдээ энэ байнгын өөрөө хөдөлгөөнд байж ах хэвээр байнгын терм ингээ эргэж ах хэвээр байгаа байхгүй. Түрүүн бас продюсеринг компани тухай айгуу гоё яриа сөглөө. Продюсерингийн компани гэдэг зөвхөн борлуулалтын компани бас биш. Энэ асар том эрэл хайгуулын компани байхгүй. Тийм байгууллага судалгааны тий судалгааны тэрнээс гадна цоо шин уран бүтээлчдийг авьяастнуудыг тэр талентуудыг ил гаргаж ирэх хэвээр тий хөдөө орон нутгийн театруудаас цоо шин кастингууд хийх хэвээр тий сумын төвд модон байшин дотроо зохиол бичээд ингээд 10 жилийн өмнө тасархай зохиол бичээд ингээд шүүгэндээ хадгалсан уран бүтээлчийг олж авчир тэр зохиолоор нь кино хийх хэвээр гэдэг ч юм уу. Одоо жишээлбэл саяны одоо мөрч гэдэг одоо ангит кино тэгээ зохиол нь хэдэн жилийн ч юм бичигдсэн тий Тогтоор их тэнд хадгалаад байсан байгаа байхгүй тий. Хадгалаад байсан. Тэгээд одоо гарч ирж одоо ингээ үзэгчдийн тий хүртэл болоод одоо шуугуулж эхний хоёр анги нь үзэгчдэд хүрсэн. Тэгтэл одоо ингээ шуугуулж эхэлж байгаа. Тэгэхээр тэрийг хайж олно гэдэг өөрөө бас продюсингийн компани. Тийм ажил. Тийм учраас би нөгөө вүү хооронд хоёрт жишээлбэл талархал илэрхийлмээр байгаа байхгүй тий. Тэр зохиолыг өнөөдөр гаргаж ирж үзэгчдийн бас тийм 20 дугаар зууны ихэнх үеийн 19 дугаар зууны сүүл үеийн детектив триллер кино хийх тийм санаа сэтэл олно гэдэг чинь өөрөө жишээлбэл маш том юм эргэлтэнд оруулж ирж байгаа байхгүй юу? Үзэгчдийг ч гэсэн энэ юм кино бас байж болох юм ба шүү дээ. Ямар гоё юм бэ гэдэг юм. Одоо тэгээд эн чинь бас ингээд түүчээ болно гэдэг ч гэсэн юм уу тий. Одоо магадгүй дарааллуудад энэний араас дахиад
тэ 1800-аад оны үеийн ч юм уу эсвэл бүр манжийн дардлын үеийн хүн амны хэрэгтэй кино хийх боломжтой л байхгүй бид нар тэ энд нь боломж байдаг юм а гэдгийг нь харуулж чинь гэсэн үг байхгүй. Тэгэхээр эн чинь нөгөө цартах боломжийг өгөхгүй байх гэсэн үг л тэ. Манай дэлгэр үеэс ч юм уу нэхэх нь шүү дээ. Хөө дэги одоо тэ мөрччихс цаг болчихсон юм чи одоо тэгвэл дараагийнхаа кино хий. Тэ хөө зохиогоорой. Чи ийм гоё зохиол бичсэн чи өөр гоё зохиол юу байна? Тэгэхээр тэр хүн царцах амьсгаа өгөхгүй байхгүй. Би зүгээр нэг ийм жишээ ярмаар санагдчихлаа. Би кино зохиол бичдэг болоод нэг 3-4 жил болоод тэгээд тэр үед нөгөө дандаа зах зээл дээр их сайн борлуулалттай байсан учраас залуучуудын кино, инээдмийн кино их орж ирээ захиалгууд орж ирээ. Тэгээд би нэг өдөр сонголтоо хийсэн байхгүй. Би яг ингээд яваад их юм бол нөгөө штампанд орно гэж ярьдаг ш. Нэг хэв загвар баригдах юм. Харин би өөрийнхөө хийж үзээгүй юмар өөргөө сормоор юм. Тэгээд ингээ янз янзын жанрын бичдэг болж гисэн байхгүй. Одоо надад жишээ 8 шигэн киноч байна. Олон ангид кино байна, детектив кино байна, биччихсэн зохиолуудаас те. Хамгийн сүүлд одоо хур тамтлагийн бүсгүй гэж кино зохиол бичлээ. Бүгд өөр. Өөрөлдвөл нэг тийм нээж үзээгүй би зам жим гарах гал яваад шүү дээ өөрийнхөө. Тэр болгон надад айгу кайф өгч байгаа. Тэгэхгүй би тэгэл яг тэрийгэ бичээл романтик комеди хийгээл байсан бол хийгээл байх байсан байгаа. Би ийм л хүн гэдэг тий. Тэгэл тэндээ гацаал тэндээ зэвэрчиж байгаа байхгүй үндсэндээ. Тэр янз янзын багтай янз янзын өөр жанр хийж үзчихэж ингээ бас нэг жоохон туршлагасан. Хүн бас өөр өөртөө сорилт челленж тавих гэж байна тий. Тэ чих хэрэгтэй байгаа байхгүй. Тэрнээс одоо юу гэдгийг би ийм л хүн гал гацаалтай би ийм кино хийхгүй гэсэн байна гэд бодоод байх. Ерөөсөл өөрөө өөрийгөө л байнга хөдөлгөөнтэй л байлгах хэрэгтэй юм байл. Сайн муу болох бол нөгөө үзэгчдийн тавих дүн багхгүй. Сайн муу гэдэг. Энэ сайн кино, энэ муу кино гэдэг бол үзэгчдийн кино. Мэдээж дотроо бид нар бүгдээрээ л сайн кино хийчих юмсан л гэж бодож хийж байгаа шүү дээ. Болчлоо гэж бодоод зэрэгтэлд хүргэж байгаа шүү дээ. Ан болсон тийм. Миний хэмжээ бол энэ юм байна гэдэг тэр хэмжээнд дээрээ тулаад киногоо үзэгчдэд хүргэж байгаа байхгүй. Тэрийг шүүгж байгаа бол үзэгчдийн үнэлгээ бодвол тэртэн тустай асуудал. Тэрүүгээрээ нөгөө хамгийн арчлсан урлаг бол Монголын ер нь бол дэлхийн урлаг дундаас хамгийн арчлсан урлаг бол стол кино урлаг байхгүй тийм. Өнөөдөр Дүүрийн театрт очиод би энэ жоохон буруудуулаа тэр аккаунт дээр алдсан гэж би мэдэхгүй байхгүй. Би тэгж хэлж чадахгүй тийм шүү дээ. Кино бол арчлсан урлаг учраас эцсийн дүнг үзэгчд тавьдаг. Гэхдээ би нэг сайн кино хийсэн тэрэн дээр 1900 одоо юу гэдэг 2014 онд хийсэн тэр кинон дээр 15 онд хийсэн кинон дээр гацж байгаа бол тэгээд цаашаа хөгжихгүй байна л гэсэн үг. Би боддоо шүү дээ. Энэ сүүлийн үед гэхээр нөгөө гадны бүрэн контент зохиол бүх зүйлийг одоо адапт хийгээд авчирдаг юм зүйлс их гараад ирлээ шүү дээ тий. Тэгэхээр өмнө нь бас хэр их байсан. Эсвэл гадны зохиолыг шууд өмнө ингээд буулгадаг үе бас байсан л баг. Гэхдээ тэр нь аль бие усны байсан юм уу, байсан юм уу мэдэхгүй л дээ тий. Тэгэхээр одоо тэгэнгүүт ингээд анзаархаар гадны юмыг адапт хийгээ авчирхаар бас их үзэгч их татж байгаа зүйл бас байна уу? Яг Монгол зохиол гэхээсээ илүү. Дөнгөд дотоод зохиол явахгүй байна, явж гин гэдэг бас нэг юм хоёр талд гараад байгаа хүмүүс их байна. Тийм. Тэгэхээр энэ талаар бас та хоёрын бодол юу? Би бол ингэж бодож байгаа. Хуучин цагт бол яг энэ адапт хийдэг байсан зүйл Монгол театрын урлагт байсан байна. Шекспирийн зохиолууд тийм. Том жүжигийн зохиолууд гэд хийдэг байсан. Кинонд орж ирснийг би бол зүгээр нэлээд хожуу үе рүү хараад байгаа. За нэг 90-ад оноос хойш маягтай. Сүүлийн үед бол баг байгааг баха. Зүгээр одоо сүүлийн үед надад юу ажиглагдж байна гэхээр сериал олон ангит кинон дээр яг тийм зүйл байна. Яагаад тэгж яах гэхээр тэр нэг үйлдвэрлэлийн шатн дээр олон ангит киноны зохиол бичнэ гэдэг чинь өөрөө хугацаа шаарддаг. Гэтэл продюсингийн компаниудад хугацаа бүхнээс үнэтэй байгаа. Тэгэхээр одоо жишээ нь бид хоёрт жишээ нь нэг за та хоёр нэг 10 ангит зохиол бичээдгээс суухад магадгүй бид хоёр нэг 2-3 сар суух тийм. Гэтэл гадны нөгөө бэлэн зохиолыг магадгүй нэг 4-5 жилийн өмнө тэнд хийт болцсон. Хятадд ч юм уу, Оросд ч юм уу, Америкт ч юм уу тийм. Хийт болцсон киног зохиогч ирэхээр мөнгө төлөхөд нэгдүгээр Питер төлөхөөс нэг баг зэрэг хямдхан байх шиг байна. Нөгөө байдал нь болохоор тэнд үжээ ингээд хүн үзсэн бэлэн формат нь байж байгаа. Тэрийг формат руу буулгаад хөрвүүлээд зарим ситуацуудыг монголчлоод ингээд хийгээд ингэчихээр
үзэж байгаа үзэгчдэд айгүй хурдан өрөх гэдэг энэ цаг хугацааны үед хурдан. Магадгүй нэг сар гарна ч юм уу тий. Хугацаа хэрэгтэй ч гэдэг юм уу. Болох юм шиг байгаа юм. Тэгээ тэрэнд л гол юм яваад байгаа шиг байна. Одоо жишээ нь би бол одоо яг нэг team зохиол дээр ажиллаж байна. За. Top Pictures-ийн гэхдээ миний нөгөө дуртай жанр л бол орж байгаа юм л да. 20 жилийн өмнө анх бичсэн жанр л байгаа sitcom. Тэгээ ороод ингэсэн бас их ядарч шүү. Яаж юм гэсэн чинь 22 3 минутын нэг анги 30 нөр зохиол байгаа байхгүй. Нэг англи. Тэгээд 40 анги гэр чинь бас л амар юм бэлээ. Тэгээд тэгтээ их сонирхолтой. Зүгээр тэндээс би бас л суралцж гин гэсэн үг байхгүй юу? Зэврэхгүй гэдэг шигтэй таах. Орсууд ингэж бичиж байгаа юм. Тэ? Окей. За ингэж юм. За би тэгвэл sitcom хийхдээ ингэж бичих хэрэгтэй юм байна. Одоо нэг сцен тэдэн өгүүлбэртэй нэг юм бүтэц харагдаад байгаа байхгүй надад. Ингэж хэрэгтэй юм. Окей. Би бас чадах юм байна штэ. Надад бас итгэх төрөх шиг. Апдейт яваад штэ давхар. Тий. Одоо жишээлбэл яг манад сериал гэдэг бол ерөөсөө бараг 10 жилийн өмнөөс л бараг хөлөө олж эхэлж тэ. Одоо үндэсний телевизүүдийн сериалуудаас тэгэл одоо юу гэдгийг боловсрол суваг телевизийн 3 найзаас авахуулаад ингээл одоо л бид нар яг сериал хийж сурж байгаа байхгүй юу. Өмнө нь одоо жишээлбэл мантахч саатны 4 анги ч юм уу хийжсэн болохоос ш тэ. Мөнх тэнгэрийн өвчнө олон ангид 10-аас дээш ангитай бидэрт нөгөө суур байхгүй байхгүй. Одоо бид нар яг дөнгөж суурлуугаа одоо бид нар сериалтай болж эхэлж шít Монголын кино урлаг одоо сериалтай тэгээ сериалын зохиолчтой болж амжаагүй байжгаад одоо л дөнгөж болж эхэлж байгаа байхгүй. Маш цөөхөн одоо маш цөөхөн оны үеэр гомбоо эзэнгүй айлыг хийжсэн ховор байхгүй. Тийм. Бараг хамгийн анхных нь юу н гомбоо эзэнгүй айл ш тий. Тэгээд ингээд суургүй болж байгаа. Одоо бид нар зохиолттой болж байгаа. Одоо жишээлбэл би 2 сериалын ард гарсан. Өнөр цор ганц. Энийн зохиолыг би өөрөө бичиж чадаагүй шүү дээ. Ерөөсө бараг байхгүй. Яг л жишээлбэл өнөр бол 10 ангитай миний өөрийн нөгөө нэг хөдөн нөгөө үргэлжлсэн үгийн төвөрт орсон тууж байхгүй. Тэгээ би өөрөө тэрийг эвдэж чадахгүй байгаа байхгүй. Хайртагдлаа. Чаддгүй тий. Тий чадахгүй. Чадахгүй байгаа байхгүй. Хайрлаад байгаа байхгүй. Тэгэнгүүт би нөгөө Солонгост бас яг энэ чиглэл дээр суралцаж ажиллаж байгаа одоо ч гэсэн байгаа л та. Тунгалаг гэдэг бүсгүүд хандаад тэгээд зохиолоо бичүүлж байгаа байхгүй. Тэр нь надад таалагдж байгаа. Би энэ өнцгөөс нь яага хараагүй юм бэ. Тэгээд дараа нь цор ганц ч юм болохоор бас бүрийн хэмжээний кино зохиол байсан анх. Тэгээд сериал бодгоё гэд тэгээд Nomad Pictures тэ ажиллахаар болоод тэгэнгүүт бас зохиолчороо тунгалгыгаа сонгож байгаа. Бас өөрөө хүрч чадахгүй нөгөөдгөө ингээ эвдэж чадахгүй. Тэгэнгүүт тунгалгаас ингээд өөр бас минийхээс шал ондоо өнцөг орж ирж байгаа байхгүй. Гайхалтай гэдэг ч юм уу. Тэгээд ирэхээр бид нар одоо дөнгөт нөгөө хөвшиж эхэлж байна. 10 жилийн дараа бид нар магадгүй энэ бол угаасаа л нөгөө хөгжлийн процесс байхгүй. Хөгжлийн процесс энэ сурах ёстой юм сурж байгаа. Бид нар нэг мэдээж муу талд байгаад байх, сайн талд бас давхар хажуугаар нь байгаа байхгүй. Бид нар нэгдүгээр сериалын суурьгүй учраас одоо тэгвэл сериал бичиж сурахыг бид нар жишээлбэл зохиолоос нь суралцж шүү. Тийм. Анх кино зохиол бич үзхэмсэн гэдэг аягүй их хорхосч явах үед би хамгийн анх бүүмэр киноноос би одоо зүгээр муухайгаар хэлэхэд хүмүүсийн хэлгээр би хулгайлж ирсэн. Хүмүүс намайг хулгайч л гэдэг л те. Яагаад дөрвөн залуу те машин авч унаад дархан явж болохгүй юм бэ гэдэг дээр л би бүүмэр киног би аваад ингээд явсан байхгүй. Тухайд амжилтанд хүрсэн. Буруу хэрэглэх кино те маш олон залуучуудыг үзүүлсэн жүжигтэн ч гэсэн маш ингээд бүр ингээд товоогоод аваагаа гарч ирсэн гэдэгс ч юм уу. Тэгэхээр би тэрнээс юм сурсан байгаа байхгүй. Би тэрэн дээр нухалцаж үзээд тэгээд трийгээ нухаад талигаач аси ахаас би жишээлбэл талигаат аваахаа ахаас айгүй их юм сурсан гэдэг ч юм уу тийм. Энэ чинь болохгүй байна гэж талигаат аваахаа надаар засуулаад гэдэг ч юм. Ингээ онгот кино зохиолыг ингэж бичдэг юм байна, ингэдэг юм байна. Тэгвэл би чинь нөгөө кино зохиол бичт нь юм үзгээ бариад гэдэг юм уу ноутбукэд тэрвэрэд төрсөн юм биш шүү дээ. Тэр зөндөө сурж л байгаа байхгүй, суралцж л байгаа байхгүй. Автет хийх гэдэг чинь өөр ахгүй. Ингээд хүн өөртөө байнгын юм шин сэргээшүүд авч идэг. Одоо юу гэдэг tribute гэдэг айгуу гоё ойлголт ба шүү дээ. Уучлаарай. Таны хийсэн энэ таны тавьсан энэ гоё кадр те энэ гоё сценийг те ингэж би одоо хүндэж байгаа учраас энэ
одоо үзүүлэх гэж байгаа санаагаа ийм аргаар илэрхийлэхээс өөр арга алгаа гэд апдейт юу хийдэг, трибют хийдэг. Энэ өөрөө кино урлагт байдаг зүйл аахгүй. Энийг хулгай гэж ойлгох юм уу? Эсвэл гоё штэ гэж ойлгох юм уу? Тэр бол үзэгчийн асуудал аахгүй. Үзэгчийн асуудал. Үнэхээр л яг л одоо би жишээлбэл цор ганц кинон дээр би трибют хийж л байсан. Тэ? Тарковскийд хүндэтгэл үзүүлээд тэ? Одоо юу гэдгийг Тарковскийн хэрвээ амьд байсан бол баярлаа тавка гэж хэлэхгүй л байсан бах л да. Үзээч үгүй ч. Гэхдээ л ер нь бол надад тэнд өөрт амар капит байхгүй. Би Тарковскийг дөрөөж кадр тавих гэж үзсэн ба шүү дээ. Тэр хүнийг тий тэнд би хүндэтгэл үзүүлж байгаа байхгүй. Надад тэр таалагдсан учраас энэ гоё байгаамаа. Эн чинь би бас өөртөө нэг юм нэмээд байна да тий. Ингэж хийдэг юм байна. Ингэж хийдэг юм байна гэдэг юм а би өөртөө нэмээд байгаа юм байгаа байхгүй. Нэг юм нарийнхан зааг л байгаа юм л да. Тэ хэтрүүлчүүд хулгай. Тэ донжин болно гэдэг бол ондоо. Нөгөө өөжгийн ах яг өөрөө тэгэж хэлсэн юм уу би сайн мэдэхгүй зүгээр тийм онгоо яваад байдаг. Өөжгийн ахаа таны зохиосон энэ хөгжим чинь тэрнтэй адилхан юм биш үү гэсэн чинь өөжгийн ах миний дөө 7хон ноттой штэ гэсэн гэдэг. Сэдв санаа бол давтагдчих болно. Хэлбэр хийц гэдэг бол хэзээс давтагдчихгүй юм байхгүй. Уран бүтээлчийн хувьд бол хэзээс давтагдчихгүй бол. Хин нэг л хуулаад яг л тэр хүний хэлбэрийг хуулаад хийж ивэл харин эн чи одоо өстө нэг хулгайч болж байгаа. Сайн хуулах нэг төрлийн сайн хуулах чинь авьяас шүү гэдэг хин ч хэлчихлээ нэг. Чи сайн хуулж чадчихвэл гэдэг. Тэр шиг л эхлээл хэлж байгаа хүмүүс ер нь сайн хуулах хэрэгтэй юм шүү. Сайн хуулаад сайн суралцж байгаа л гэсэн үг шүү дээ. Харин яг дөнгөж эхэлж байгаа хүмүүс шүү. Болсон нэг яриаг зүгээр энэ задал жишээ да одоо би одоо нэг айгуу гоё амттай зохиол дээр бас ажиллаад эхэлж байгаа байхгүй. Татар хамтлагийн кинон дээр ажиллаж байгаа. Тэгээд зохиолчоор нь ажиллаж байгаа. Тэгээд бид нар ингээ бөөндөө яриасан чинь заяа тэгч. Гэсэн чинь. Одоо яг бидний тулсан үеийг яг Монголын кино одоо тоолж байгаа юм шиг харагдаад идэв шүү дээ. Нэг хэсэг туулаад өнгөрсөн зүйлийг одоо Монголын киноных яг туулаад нэг хоолох нь хоолаад, унах нь унаад яг ингээд яваад. Бид нар одоо бол ингээд арай өөр шатна ингээд суралцаад продюсерод болоод явж штэ гэж байгаа. Тэгэл тэндээс ингээд харахад яг л тийм л юм байл л. За яа чи өөрөө бол одоо хөгжмийн мундаг продюсер шүү дээ. Pop хөгжмийн тий. Бурхан минь. Тэгээд тэндээс би юу болж хардсан бэ гэхээр заяа тэгээд байгаа. Яг тэр яриатай холбоотой байхгүй. Татар бол оригинал хамтлаг байхгүй юу гэж надад ярьсан. Би ойлгоогүй байхгүй. Юу гэж байгаа. Бүгдээрээ л оригинал шүү дээ. Бүх хамтлаг тий. Ингээд үгүй ээ. Яадаг гэж бид тэр самплыг зохиохын тулд бид нар явдаг гэсэн байхгүй гэж. Өөрсдөө зохиодог тий. Тэгээд маш олон дуунууд сонсож байгаад ингээд ийм ай байх хэвээр. Тэр үед бид нартай яг зэрэг гарч ирж ирсэн манай ах урд үе ч юм уу хойд үе бүгдээр яадаг гэхээр хүний аяыг шууд тэр чигээр нь жахан өөрчлөлт толчтой. Энэгээр ялгаатай гэж байна. Тэгэхээр нөгөө хулгай хийх гэж бид нар яриад шүү дээ. Нөхдүүд бол эсрэг нь байсан байгаа байхгүй. Бид нар өөрсдөө зохиох хэрэгтэй. Гэхдээ айгүй сонин бид нар чинь Америкийн хипхоп биш, Францын хипхоп. Тий, Supreme юм гэдэг. Тий. Тэгээ аян энэ төр гэдэг шүү дээ. Тэр байгаа байхгүй. Тэгэл ингээл тэнгүүд нэрэл яг тийм юм байна да. Бид нар ч бас болдгол байсан үе шүү дээ. Гэсэн ингээд ялангуяа нөгөө амар олон кино үзчихдэр яг тэр кинонд их хэсгүүд харагдаад чинь тэр киноны нэг хэсэг дээр тэгдэгдээ энэ зохиол дээр ингэж болгоо юм да гэж заримдаа анхны зохиолууд дээр хийж л байсан тийм юм одоо комеди кинонууд дээр хийж лсэн. Одоо бол яг нэг өөрөө зохиох хэрэгтэй юм байна. Тэр нэг арга барилыг ойлгоод те хийх гэдэг болцсон юм байл. Монголын кино урлаг үнэлтэнд орсон гэхээс илүүтэй уламжлал нэг хэсэг тасалдсан байхгүй. Нарийн анзаар бол яг 80-ад оны сүүл үеэс Монголын кино урлаг яг орчин цагтаа хөл нийлүүлээд яг Монгол кино урлаг яг шинээр бүрэлдэн цоо шинээр ингээд яг Монголын кино урлаг арай өөр кино урлаг бий болж исэн байхгүй. Одоо жишээлбэл Сэлэнг сүрэн найруулагч юм те матагдсан дүүл гэдэг ч юм уу те эсвэл одоо детектив кино Сэлэнг сүрэн найруулагч бас их гоё детектив найруулагч шүү дээ те мундаг найруулагч байхгүй. Тэгэнгүүтээ
хуучин сүмийн нууц. За одоо Балжин юм найруулагч, Нимгава найруулагчийн би чамд хайртай тэ говийн зэрэглээ, Нандэ Эрдэнэ гэдэг ч юм уу ингээд яг нэг юм өөр болоод эхэлж исэн байхгүй. Хуучин уламжлал ааж аваад үлдсэн. Залуу цагийн залуу одоо орчин цагийн хэв шинжүүд их ч гэсэн өөртөө багтаацсан ийм бүтээлүүдтэй болж эхэлж байгаад тэгэд нөгөө нэг бүх юм эмх замбраагүй болоод ирэнгүүт тэр уламжлалууд алга болоод эхэлсэн тий одоо юу гэдгийг мэдэхгүй одоо нохотоо нөхцөн бүсгүй гэдгээс агуулаад нэг юм дундуур нь ингээд бүр ингээд самарч өгсөн байхгүй чинь самарч өгөөд ингээд 90-ад оны ихээр тий 90-ад оны ихээр тэгээд 2000-ад оны ихээс одоо жишээлбэл том дулаан ах махын үе те нэрон фильм те Монгол фильм мэдрийн үеэс одоо бэндэр найруулагчийн жишээлбэл түрүү ярьсан те өксөлчнөл киноны тэр гол дүр бэндэр найруулагчийн жишээлбэл алганы хээ эдэр гэд киноноос эхлээд ингээд дахиад нөгөө нэг хуучин өвөлтлээ дахиж авах гэж ингээд сэргээд эхэлсэн. Тэгээ тэр хөр суурин дээр нь одоо бид хэд явж орж байгаа байхгүй. Дахиад нөгөө орчин үетэйгээ хөл нийлүүлэх гэж бас давхар нөгөө уламжлалуудаа одоо хадгалах гэдэг ч юм уу те одоо нөгөө нэг цоошин жанрууд нэмэгдэж орж ирж байгаа байхгүй Монголын кино бол триллер те хоррор те гэдэг ч юм гост хоррор боди хоррорууд хүртэл орж ирж байгаа байхгүй тэгээ триллер те цувраллахтай кино хүртэл манайхан чи хийлээ шүү дээ те өмнө нь бол яг үнийг хэлээд комеди драм тийм үү адал явдал зүйл байсан шүү дээ Монголын кино тэгэнгүүт одоо ч шал өөр кино болцсон. Одоо юу гэдгийг зарим хүмүүс бол сүүлд хийсэн цөвөн цагийг жишээлбэл Монгол вестерн болцсон байна гэж байгаа байхгүй. Тэгэхээр бид нар цоошин хийж турш үзэж байгаа ийм цаг үе дээр ирж байгаа. Тэгэхээр энд алдаанч байгаа, оноонч байгаа байхгүй. Алдаагаа л дахин давтахгүй байх хэрэгтэй. Тэ. Цоошин. Тэгэхээр Монгол вестерн байж болох юм биш үү? Тэ. Ягаад нэг гоё юм нь одоо Монголын кинонд бокс офис гэж юм гарч штэ. Тэ. Хамгийн өндөр үзэлттэйгээр нь жигсаадаг. Тэнгүүт одоо 200 мянгаас дээш 306 мянга хүртэл одоо ингээд 10 кино жигссэн байгааг харахад бол надад айгуу гойсон. Айгуу гоё байхгүй. Гайхамшигтай бүр яг үнэхээр тийм байсан юм байна. Бид нар үзэгч одоо юу гэдгийг үзэгчтэй тоолох нь байтугай бурхан минь кинон битгий шатаасаа л гэж боддог байсан үү шүү дээ. Гэтэл те бокс офис ягаад яг Монголын үзэгч одоо сая 500 мянган хүнтэй хотод 350 мянган хүн 306 мянган хүн үднэ гэдэг бол гайхамшиг байхгүй юу? Тэгээд жагсаана гэдэг бол бүр гайхамшиг байхгүй. Үзэгчтэй хууч чадчих гэдэг бол кино урлаг хүчтэй байгааг шинж байхгүй юу? Тий. Эхний 3 кино гурвангийн үзсэн зэрэгтэлтэй байна гэдэг өөрөө гайхамшигтай. Тийм биз дээ. Өнөөдөр миний киног үзчихээд маргааш мигийн киног нөгөөдөр учруулсан киног үзэж байгаа байхгүй. Кино урлагийнхаа ингээд нэг хоорондоо нөгөө урдчилсан үзлэг гэдэр гэл нэгээ бас зүйлдэг иймэрхүү зүйлс их байдаг юм шиг үлээ. Би мэдэхгүй л дээ зүгээр сонсч ирсэн. Тэгэхээр энэ дээр ингээд нэг нэгээ уриал ингээд үздэг байх. Тэгэхээр энэ дээр 5-2 жишээ нь хүний кинон дээр уригдаад тэндээс яг шүүмж бодол санаагаа шууд хилдэг зүйл хэрэг байдаг вэ? Энэ ч нэг болж индэ болохгүй байна да гэдэг ч юм уу. Эсвэл болохгүй байсан ч гэсэн болж ийн гэдэг ч. Би амьдралдаа нэг удаа зүгээр тийм дөрөгдаад тэгээд тэр кино яг үнэндээ над таалагдаагүй учраас би киногийн яг төгсгөл хийсэн бол яг дуусах төхөнгөт нь санаа зовоод гараа цугтцсан байхгүй. Тий ямар нэг комент хэлж чадахгүй учраас та хоёр тиймэрхүү зүйлс хийх байдаг вэ? Байдгүй. Би бол одоо нэг хэсэг нөгөө киноны талаар сэтгэл ревю гэж одоо юу гэх юм? Сэтгэл. Одоо тайм ревю тайм бичдэг байсан. Яг дүгнэлт шүүмж болдог шүү дээ. Тайм болдог шүү дээ. Тайм бичдэг байсан. Тэгээд өөрөө нөгөө юм хийдэг учраас бусдынхаа ямиг ингээд дүгнээд бичээд гарыг хэцүү юм бэл. Нөгөө чи одоо ингээд адилхан юм хийдэг гэж манийхаа ямиг мооллаа зуллаа. Яаж яхад нөгөө манай үеийнхэн чинь тэр үед амар их хийдэг байсан. Одоо 20 жилийн өмнө яг энд ид гарч ирэл хийж байгаа шүү дээ. Тэнгүүт би нэг нэдэлчаад байгаа юм шиг болоод айгүй хэцүү. Тэгээд тэн дээр чи яг үнээр л бичиж байгаа юм чи. Ингэсэн байна. Тэрэн дээр алдсан байна. Энэ дээр ингэсэн. Тэнгүүт тэр нь ингээд тодорхой хэмжээгээр борлуулалтанд нөлөөлөд идэв байсан. Тэгнь. Тэр за. Тэгээд тэрнээс бичгээ болтсон. Зүгээр одоогоор бол хүмүүс ингээд манай кинонд хүрээд ирээж гээд урилга өгөөд үзүүлээд тэгээд надаас юм бичих байх гэж хүлээдэг. Гэтэ би шууд хэлдэг. Би одоо юу гэдгийг тодорхой сэтгэл
сэтгэлд хүрэхгүй ч гэдэг юм уу таарах хүмүүс бол би бичихгүй шүү. Зүгээр л би өөртөө таалагдсан юм аа бичмээр жоохон үнэн баймаар байна те. Зөв. Тэгээд болцсон. Тэгээ бүхэнч надаас чи бичээч гэж хэлэхээ болцсон. Тэгээд зарим нэг хүмүүнийг би зүгээр шөмжилсэн чинь сүүлийн нэг 5 жил бол эрс кинонд өрхөн багассан. Эрс багассан. Ялангуяа жүжигүүд бол бүгд багассан. Би байгаа юм л хэлсэн юм л дээ. Одоо бол зүгээр ингээд яг чинийх шиг жоохон ингээд боохгүй болохгүй байна, таалагдахгүй байна гэвэл жоох эртхэн гараа авчна. Таалагдчихвэл үзээд гоё сайхан болсон байна. Ингэсэн байна. Надад бол ингэсэн байна гэдэг юм л хэлчихдэг. Надад цуг Оскар хөтөлжсэн манай мөнгөн биш үү нөгөө шөмжилдэг. Одоо Англид байгаа. Тэгээ мөнгөн маань бол яг залуу хүүхэд гэхэд бол тэрэн дээр ёстой жинхэнэ зарчимтай да. За би бол таалагдсангүй. Энэ бол таалагдж байна гэж шууд бичдэг. Тийм л баймар юм шиг байл. Зүгээр өөрөө уран бүтээл хийж байгаа мөртлөө өөрөө тоон бичиж шүмжлээд тах жоохон болдгоо юм байл. Жоохон төвхтэй юм байл. Одоо хэцүү юм. Хэцүү. Монголд л тийм байд нөө. Яг одоо бид нар нөгөө мэрэгжлийн шүүмж тэ энэ киногийн чинь бас нэг юм кино урлагч чинь бас нөгөө юм үзэгчдийн сэтгэлээс гадна мэрэгжлийн хүмүүсийн бас дүгнэлт байх хэрэгтэй юм шүү гэдгийг бид нар одоо уран бүтээлт нь өөртөө ойлгож эхэлж байгаа. Тэгээд дээрэс нь бас яг шүүмж зүгээр ревю за бүр доромжлол гурвчин бүр тэсонда газар тэнгэр шиг юм байхгүй. Тийм. Бүр надад автоматар дургу хүмүүс хүртэл байдаг шүү дээ. Ер нь бол байдаг байхгүй. Нохон бас шиг юм хийдэг. Өөрөө нохон бас байж гээл те. Уул нь бол миний киног нэг удаач болтгоо зүгээр нэг юм үзэн ядалтын өнцгөөс биш үзчихээсэ гэдэг шиг. Жинхнээсээ гэдэг шиг. Тий, жинхнээсээ сэтгэлээс үзчихээсэ гэдэг шиг. Тэгээ одоо дахиад нөгөө л нэг төлөвшил, нөгөө л нэг одоо юу гэдгийг өөрчлөлт дийн тухайл ярих гэдэг юм л да. Одоо бид нар харьцангуй шин кино урлагийг бид нар үзэгчтэйгээ хамт өлгөдөж авсан байхгүй. Монголын кино урлаг арай өөр болж байгаа. Тэ? Дөнгөж продюсингийн компаниудтай болж эхэлж байна. Дөнгөж сериалын зохиолчтой болж эхэлж байна гэдэг шиг юм уу. Яг үнийг хэлэхэд бол тэр 90-ад оноос 2000-ад оны хооронд бид нар хоцрогдсон байхгүй. Уналт гэхээс илүү одоо хоцрогдсон. Уналт гэдэг үг нь дургу тэр үед нөгөө амьсгаатай амьтаа яваад байсан. Тэнд залгамж халаа хийжсэн хүмүүс зөндөө байгаа учраас уналт гэдэг үг өөрөө доромжлол байхгүй. Гэхдээ бид нар хоцрогдсон. Одоо бид нар гүйцэж орж ирж шүү дээ. Одоо л яг гүйцэж хөл нийлүүлж алхаж те. Өнөөдөр In the House гэдэг кино жишээлбэл Солонгосын жүжигчтэй хамтарч ажиллаж эхэлж байна те. Найруулагч Зол Жаргалын кинотынд Оскарын тухай маргаан явж юм. Тэнд нь монголчууд хоёр талтлаа гэдэг шиг юм сонгогдлоо. Тийм. Тэ? Кан сонгогдлоо. Тэн гадныхантай ажиллаж эхэлж байна. Netflix энэ хүн ойрхон байна гэдэг ч юм уу тэ. Үхлийн тойрог гэдэг кино тэн Тайландын зах зээлтэй Зүүн Азийн зах зээл гараад эхэлтлээ. Зомби зон гэдэг кино жишээлбэл тэ 14 орны кино театрууд гараад эхэллээ. Энэ айгүй том амжилтууд байхгүй. Амжилтууд зүгээр дэлхийн тэр том зах зээлтэй харьцуулахад энэ жижиг гэн л дээ. Жохон хөгсөн хойноо юунд нь баярлтын гимээр. Гэхдээ нөгөө багч гисэн бидний хувьд бол амжилт. Тий, бидний хувьд бол айгүй том амжилт. Багч гисэн юмд баярлж яв. Тэгвэл их зүйлсийн эхлэлч юм бидүүгээд Петр хааны юг вэдин гэсэн. Тэгэхээр айгүй том зүйлийн амжилтанд хүрж байгаа байхгүй. Магадгүй би хизэж жишээлбэл дэлхийн зах зээлд гарсан кино хийхгүй ч байж магадгүй. Мэдхгүй. Гэхдээ хизээ нэгэн цагт энэ цаг үед те ингэж одоо ийм цаг үед энэ найзуудтайгаа хамт энэ хамт олонтойгоо хамт энэ кино урлагийн тогоонд ингээд чанагдаж явсан нь өөрөө жишээлбэл миний хувьд айгүй том амжилт, амьдралын айгүй том цаг үе юм билүү. Баггүй. Хэцүү юм яриад байвал хэцүү юм яриг гэвэл амар штэ. Ер нь бол Монголын кино урлаг бол аимшигтай байхгүй юу? Ер нь бодолтой хүүтэн өвлөм өвлөөс авахудаад би одоо тэр Үхлийн тойрог кино хийсэн найруулагч Цэгийн бол манай Цэдэн бол цэрэнд орж удалж байгаа байхгүй. Үнэхээр гайхамшигтай тавка. Тэр бол бүр супер гадныхантай кино хийнэ гэдэг бол үнэхээр гоё. Тийм манай найруулагч Гармач жишээлбэл те нөгөө зэрлэгүүдийг хүлээх үү гэдэг кинон дээр хүүтэйгээ хамт очиж ажилласан шүү дээ. Давга ахмах гэдэг дээр те Johnny Deppтэй хамт ажилласан те. Тэгэхэд зүгээр
биширж байгаа юм. Үнэхээр гайхалтай тавкад. Йоо тэгэд кино хийх юмсан. Манайх бол айгүй хэцүү орчин нөхцөл ажилдаг. Одоо нөгөө нэг хүмүүсийн дургу үгийг хэлэхэд те чи өөрөө кино хийж үзсэн юм уу гэж хэлмээр санагддаг үе байдаг. Үнэхээр байдаг. Гэхдээ яг бидний нөгөө сонгосон зам бидний сонгосон амьдрал учраас хайртай. Гэхдээ үнэхээр л хэцүү үе бол би одоо улам л гоё болж байна. Тэ хизээ зураачийн баг нь 10 хүнтэй гарч исэн юм бэ. Мие тийм биз дээ. Бидний үед кино хийж 7 дахнаа 8 дахнаа хийгээд би хүдэн гээд анхныхаа киног 8 дахнаа гараад хийсэн шүү дээ. 9 хүнтэй 9 хүүхэд нь манай хүүхэд 5 сартай. Нэрээ жолооч нь гэрэл тавиад гэдэг ч юм уу. Ингээд явдсан үе байгаа байхгүй. Жолоочнд микрон дээр гэрэл барьсан зогсоол ингээд ч юм уу. Одоо тэгсэн чинь юу юм бэ? Бид нар 80 хүнтэй, 100 хүнтэй тэ бүх юмнууд нь бүрэн бүрэлдэхүүнээрээ зураачийн баг жижиг хэрэглэлийн зураачийн багтай гэдэг ч юм уу те дууны оператор гэхэл 2 дууны оператортой байна ч гэдэг. Найралчийн баг нь 5-аа зургуулаа. Ямар гоё болцсон үед бид нар явж байна. Тэгэхээр энэ чинь нөгөө сайжраад байгаа байхгүй. Сайжраад. Нөгөө би бол нэг тийм лаг юм хийж чадаагүй л дээ зүгээр өөрийнхөө хэмжээнд л ажиллаж байсан. Тэгээд нодлон жилийн манай баага болгосон гэдэг золж аргал. Тийм. Нэг айгуу гоё урмын үг чатаар битсэн нэдлээ. Юу гэсэн бэ гэсэн чинь гинтл тэгж бодогдсон юм яасан. Зүгээр л бичсэн. Манер нодлоо. Яха сайн гэсэн чинь сайнтайч, муутайч Монголын киног ингээд унаад босоод чирээд бидэрт авчираад ирсэн чи баярлж явдаг шүү. Айгуу гоё санагдсан юм бил. Би одоо зөвхөн над хэлээгүй чинь бүгдэнд нь болж байгаа байхгүй. Тэнгүүд ингээл нэрэлт гисэн юм байна. Шатахтаа бид нар зөндөө шатчихсан шүү. Би бол одоо 2 канон дээр шатаад бараг 100 цай төгрөгөөр. Тэгэл тэрийг эргүүлэл төлж исэн байхгүй. Тэгсэн мөртлөө хийгээл стил одоо хийсээр л баг. Одоо хаширахгүй гэдэг шиг тийм. Нэг талаар тэнэг юм шиг баг. Гэтэ нөгөө талаараа нэг юм уран бүтээлч хүний юу гэдэг юм даа нэг тэр хийж байгаа зүйлээсээ кайф авдаг. Тэрүүгээрээ тижээгддэг. Одоо бидний сүнсэл тийм л юм шиг баг. Тэрүүгээрээ сүнсэн тижээгдэж баярлж байдаг юм шиг. Тийм талархлын үгнүүд айгүй гоё шүү дээ. Талархлын үг сонсох айгүй гоё. Одоо юу гэдэг чинь тэ залуу уран бүтээлчтэй ажиллахаас хизээч айдаггүй ч баярлдаг шүү тавх хаа гэдэг үг айгүй гоё үг. Тэ би тийм үгнүүд сонсохдоо бүр айгүй их каптай байдаг. Дуртай гоё. Одоо жишээлбэл сумья хүртэл надад тэгж хэлж байсан. Тэ тавх хаа. Танд баярлдаг шүү. Тааралтахаараа. Тэгэхээр энэ чинь айгүй гоё байгаа байхгүй. Нэг гавья байгуулад лаг одоо юу гэдэг юм Монголын кино урлагийн түүхэнд миний нэр бичсэн ч үгүй ч тэр бол хамаагүй. Гэхдээ бид нар энэ нөгөө цаг үеийг туулж явсан. Бидний хамгийн эрхэм нандин салбар байхгүй. Энэ бол тэ заримдаа бид ч бүр яг үнийг хэлэхэд гэр бүлээ хүртэл хаяа шүү дээ. Гэр бүл 2 дугаарт мэдхгүй. Манай хүүхд 9 сарын 1-нд хичээлдээ явж байгаа юм уу юу, форумтай юм уу юу, бүүмэд тэр кинолч явах бол тэ. Манай хүүхдийн форумноос илүүтэй өнөөдөр тэр маргааш сценд орох жүжигчний малгай чухал байгаа. Тэрэн дээр хэрүүл хийгээл алалцаа. Үгүй энэ малгай хайт юм бэ. Тэнд манай хүүхд порнтой мөгүй бөөмд. Гэтэ яг энэ нөгөө нэг ийм том тогооны эд ис болж байгаа одоо жоохон ч гэсэн өчүүхэн ч гэсэн ширхгэн болж явж байгаа гэдэг бол гайхалтай нөгөө дэмжил мархтаал хоёрыг зэрэг дааж яваараа гэдэг шиг. Тэгээ бас шүмжлэхийн хажуугаар гой үг урмын өгнүүд байдаг шүү дээ. Нөгөө гой сайхан талах шиг гоё юмнууд. Нэг юм кино шүүмж гэснээс нэг юм кино үзэх гарын авлага гэж нэг юм байдаг. Одоо энэ киноноос яг юм дараалтай найруулагчийн одоо юмыг харах хэрэгтэй юм уу? Жүжиглэлтийг харах хэрэгтэй юм уу? Тэ нэг юм одоо жишээ маа найз болохоор нэг ер нь бол олон ангитай киногч нэг дүр хөөж үздэг шүү дээ. Тэр минь яаж байгаа бол энэ минь яаж байгаа бол ингээл дүр хөөгөөд маа найз бас урлагийн хүн биш. Гэхдээ нэг ангитай киногч гэсэн дүр хөөж үздэг байдаг. Муу тал нь яг юу хүлээд байгаа юм сайн зүгээр нэг муу дүр ороод гарахад хүртэл тэрэн дүртэл ач холбогдол өгч идэг те. Тэгэхээр ингээд үзэгчд бид нар яг кино үзэхдээ ийм дарааллаар үзээрэй гэдэг нэг тийм гарын авлага байдаг юм болов эсвэл зүгээр л мэдрэмжээрээ ороод кино театрт за сайн кино муу кино гэх хэрэгтэй юм болов. Үзэгчдийн хувьд бол би заавал тэгж гарын авлагын дагуу үзээсэй гэж бодохгүй байна. Тийм ч юм гэж байхгүй байна. Өөрийнхөө мэдрэмжээрээ л үзэх хэрэгтэй. Яг тэгвэл бид нар бүгдээрээ адилгүй байхгүй. Нөгөө алганы хээ давтагчгүй гэдэг шиг бид нар бол ерөөсөө
бүгд өөр бодгалууд шүү дээ. Өөр өөрийн үзэл бодолтой, өөр өөрийн хүмүүжил төлөвчлөлтэй, өөр өөрийн боловсралтай тий. Тэгэхээр яг тэр мэдрэмжийнхээ үүднээс л киног хүлээж авч үнэлж дүнж ял зөвхөн киноч гэлтгүү дээ урлагийг тий. Цэвэр мэдрэмж иртэй. Хөгж мэгчдэг сонсож жүжигч тэгж үзэж байна. За манай Эдэн подкастын минь хамтран ажиллагч 200 жилийн түүхтэй Бордо бүс нутгийн Calvay Darс. Сайн дарс, сайхан яриа өрнүүлдэг. Сайн дарс, сайхан яриа өрнүүлдэг. Calvay. Тэгвэл түрүүн ингээ шүүмж бичдэг гэсэн гэлдэгч штэ. Тэгэхээр тэгвэл та хоёрт тийм юм байдгүй. Одоо жишээ нь кинон дээрээс ороод яг нэг мэрэгжлийн өвчин хөдөлнө гэдэг шиг. За эндээс нь энэ хараад за энэ байхгүй байна гэдэг ч юм уу. Одоо жишээ нь за 3 жишээ нь хэлж болох уу? Тэр чинь тэгтээ нөгөө зэрэг одоо нөгөө мэрэгжилтэй холбоотой учраас тэр үл яхаар автоматар байх хэрэгтэй байхгүй. Тэ? Одоо юу гэдэг чинь тэ? Нэгдүгээр одоо юу гэдэг юм Монголын одоо ингээд хамгийн их одоо үзэгчтэй одоо ер нь бол хамгийн их яригдж байгаа зүйл юу гэхээр дүр хөгжүүлэлт нэгдүгээр бидэрт айгүй их дутагдaltaй байдаг. Тэ? Миний өөдч би. Дүр дор хаяж 3 удаа ховсон өөрчлөгдөх ёстой эргэлт байх гэдэг ч юм уу тодорхой хэмжээний онолууд байдаг гэдэг шиг. Нэгдүгээр тийм хар. Тэ? Өөрийнхөө зохиолыг уншихтаа тэрийгэ бодно. Буцын кинон дээр орохдоо ч гэдэг ч юм уу тэ. Дүр яаж өөрчлөгдөж байна, яаж хөвсөж байна тэ гэдгийг харна. За мэдээж хамгийн түрүүнд бас эвлүүлэг мэг харна тэ. Миний хувьд бол эвлүүлэг багш маань угаасаа тэгээд сургацсан кино бол дүрслэлийн урлаг, эвлүүлгийн урлаг, монтажийн урлаг шүү. Хамгийн түрүүнд хардаг зүйл бол эвлүүлэг байна. Кино зохиолч гэдэг утгаараа бол дүр хөгжүүлэлтийг хамгийн түрүүнд харна. Тэ бас дээрэс нь харьцуулна. Би юун дээр нь алдаад байгаа юм бэ гэдгээ бас бодох боломжууд маань. Кастингийг би аягүй их төлхөө хардаг. Би өөрөө нөгөө кастинг хийх дуртай. Кастинг найруулагчаар бас хэд хэдэн кинон дээр явсан 7 бурхан арадгүй кинон дээр бүр түүхэн киноны кастинг гэж өөрийгөө сорж үзээд гэдэг ч юм уу 20 анги сериал дээр эхний 10 дээр нь кастинг хийгээд нөөцөн дуусаад тэгээд отхон тогс их шилжүүлж өгсөн гэдэг юм уу. Тийм зүйлүүд байна. Тэгэхээр миний хувьд бол яг зохиол хөгжүүлэлт, эвлүүлэг кастинг өөртөө илүү ойрхон 3 юм л харж байгаа юм л. Би бол хамгийн түрүүнд зохиол талаас нь үздэг болсон бэл. За. Ингээд киног ерөнхийд нь харж байгаа. Энэ дээр яг зохиолын уналт нь ингэж явж байна. Энэ дээр жоох ингэчгүй дээ, тэгчгүй дээ гэдээ давхар үздэг. Хоёрдугаар жүжигчний тоглолт. Нөгөө өөрөө найруулагчаар сонирхолтой дэргүүрээс ажиллаж ирсэн болохоор энэ дээр жүжигчний жоох ингэ тоглолцсон бол яг болох байсан байна да гэсэн байна. Гуравдугаар киноны ритм хэмнэлийг хөөж үздэг бол. Яг гэсэн чинь би өөрөө нөгөө телевизэд байхдаа баг залуудаа реклам хийх гэдэг гэсэн байна. Тэгээ реклам хийдэг хүмүүс чинь нэг юм ритм байдаг байхгүй. Суучдаг. Тэр чинь бүр ингээд секундт дойлор хэмжиж байгаа шүү дээ. Тэнгүүд клип хийх чинь минутаар хэмжинэ, кино хийх чинь цагаар хэмжиж байгаа шүү дээ. Гурлаа өөр байхгүй. Тэгэхээр яг ингээд би өөрөө эргээд өөрийнхөө хийсэн юмдаг үзэхээр яг одоо single edit-ийн 1-р ангийг бол би рекламны ритмтэй хийсэн байхгүй. Хурдан. Ерөөсөө ингээд уйдаад байх цаг байхгүй. Яг чинь ер нь би өөрөө тэгж боддог гэсэн. Монгол кино яагаад юм удаан ритмтэй юм бэ гэж боддог гэсэн байна. Ингээл үцхээр ингээл. За ойлгочлаа шүү дээ өгш. Одоо тэгээ дараагийнхаа юм гаргалдаа ихэр байгаа л. Чээ гал ингээл нэг хүн дүлээл те. Юу гэж бодож байна да. Амар тийм бичгийг ингээл те. Тэлэ шиг дөөдөхөө. Ийм гоё ийм тоглолт явах юм болов уу? Ямар ч гоё тоглолт байх юм. Гэл байгаа л нөгөөх нь нэг юм гөлбөр тоглолттой. Тиймэрхүү байдаг би шүмжилдэг байсан байхгүй. Тэнгүүд ингэж хийж болохгүй юм байна. Хийх юм хийгээл маш хурдтай авах хэрэгтэй маань хийчихгүй. Тэгсэн чинь Синглийн 1-р анги 13 болсон 2010 он. Тэгсэн чинь манай найзууд ялангуяа реклам хийдэг одоо бүх найзууд надад байсан. Өчиж харин дажгүй кино хийсэн юм биш. Хүмүүс амар үзээд шүү дээ. Би очиж үзэх надаа энэ төр. Зарим нь үзчихэл өөр кино болсон байж тээ би тийм. Яг уу байдаг кино те коммерчил кино. Гэхдээ яа юу нь идэр таалагдаад байгаа юм. Одоо дэс чинь ритм таалагдсан. Одоо нөгөө монтаж эвлүүлгийн ритм баггүй. Тэгэхээр тоглолтоо хүртэл би тэгээ хийсэн ба шүү дээ. Битээ ингээд сунжраад хурдан тоглол наадгаа ойлгочлаа ингээд тэгээд дараа нь монтаж ингээд ячиж байгаа шүү. Тэгмэд одоо Монгол кинонд хамгийн дутагтаад байгаа юм тэр. Гэхдээ ситком кино олон ангит кинонуудад яг тэр ритм байгаад байгаа одоо Монгол тий. Нэг ангит кинонууд дээр ингээд 50-50. Тийм бай тий.
Тэгээ киноныхаа жанраас бас шалтгаал. Одоо жишээлбэл хөхөө кинон дээр бол үнэхээр л одоо жишээлбэл дог фильмийн манай ангийн нэргүүгийн авсан шиг тийм ритм л байх хэрэгтэй байхгүй. Тэр 50 тийм тэр өөрөө зөв. Киноныхаа жанр гэдэг юмдаас хард. Тэгээд манайхан би ч өөрөө бас зөндөл алддаг гэсэн. Одоо л яг нөгөө бодоод аягүй хичээж кинон дээрээс өөрийнхөө хийж байгаа ажлууд төр хийх гэж шингээх гэж хичээж байгаа юм юу гэхээр нөгөө би ийм жанрын кино хийж байгаа шүү гэдэг тэр өнгө аясан анхнаасаа барих ёстой юмудаа гэж би анзаарсан. Би триллер кино хийж байгаа шүү. Тэ? Би комеди кино хийж байгаа шүү. Тэгэхээр эн чинь нөгөө нэг түрүүчийн саяны энэ маягийн ярьдаг шиг нөгөө ритм баггүй тэ. Комеди кино бол яхахгүй ритмтэй тэ. Хөгжүүлэлтэй, кротки тэ бүх юмуд нь тэр хүнийг ааг амьсгаа авах зургууд гэсээр гал дуусах ёстой гэдэг ч юм уу. Мистер Бэни Холидей гэх бүрийн хэмжээний кино тэ амралт ямар одоо орчуулбал юу ч үлээ тэр бол өөрөөсөө бүр ааг амсгаагүй мистер Бэнийг дагсаар байгаа л нэг мэтгэд бид нар кандр хийдэг кино шүү дээ. Тэгэхээр жанр бас мэдрэх ёстой юм болоо гэдэг аягүй хардаг анзаардаг болцсон шүү дээ. Гижэтэл ингээл мэрэгжлийн хүмүүс нь ревю хийгээл янз бүрийн дүгнэлтээ гаргаад ерөнхийдөө тэнд нэг 15 мэрэгчлэн 10 мэрэгчлэн сууж ирэхэд тэндээс нь 8-9-с нь буруу одоо муу дүгнэлт авангуудаа мастер гараад алдаг кинод бас байдаг байна. Тэ. Тиймэрхүү дэлхийд дээр ч гэсэн тийм зүйлс зөндөлээд. Маркетинг гэж чинь. Маркетингтэй холбоотой байна. Тийм, тий. Одоо ч гэсэн ингээд Монголын үзэгчид болоо штэ энийг одоо 100 мянган үзээд тахтай яа тий. Энэ муу кино штэ. Энэ одоо 50 мянган үзээд тахтай яа ингээд шүмжил зөндөө байдаг штэ. Би ч гэсэн ингээд үзэж байхад тэр дотор ингээд жагсаалтыг харж байхад жаахан тааруухан найруулгатай, жаахан тааруухан хийцтэй кино байж л байдаг. Одоо яах вэ? Тэр нэг коммершил гэдэг нь. Коммершил. Одоо сая Оскар авдаг Анора бол одоо маш тод шиштэй. Мэргэжлийнхэн бодвол ёо ийм кино хийгээд тахтай. Ийм кино Оскар аваад тахтай яа юм бэ гэдэг те. Би Тавкагийн постлын нэг гоё юмыг саналаа. Яасан гэж чинь. Чи 5 сая долларыг 17 тэрбум гэж үнэлсэн байлээ. 6 сая долларыг оо. 6 сая долларыг. Тийм 3500-аар бодоод үлдээсэн. 20 эдгээр тий 20 эдгээр. 21 тий. Чи ингэсэн байсан постнд. Манайх ингээ Анора киног үзчихэд 6 сая доллараар Оскар авч болж штэ. Та нар ягаад чаддгүй юм гэж надаас их асууж байна. Нөхдөө энэ кинонд зарцуулсан 21 тэрбум төгрөг магадгүй Монголын кинонд 21 жилийн дараа л өгнө шүү. Үгүй тийм тий. Тэрэн дээр чи бас нэг юм ойлголцол гарч ирсэн. Одоо тэгвэл Монголын киногоо зарим үзэгчтэй их шүүмжилдэг. Дандаа дэлхийтэй харьцуулдаг. Өндөр хөгжилтэй улстай харьцуулдаг. Тэнгүүд Холливуудын одоо баг Холливуд дотрооч биш. Америкийн нөгөө тойрс нэг хэдэн хувийн студийн кино гэхэд л 2 сая 3 сая доллар бүтдэг. Тийм тийм. Нөгөө бидний үзээд бүр ямар хогийн кино вэ гэдэг кино. Тэр бүр low budget буюу хамгийн бага төсөвтэй кино шүү. Тийм. Тэгэхэд монголч одоо максимум өнөөдрийн байдлаар 2 тэрбум. Тэ 2 тэрбум хавцаа байна уу. Тэгэл бараг нэг 100 мянган долларт гоё кино хийчихнэ гэж бодоо явж байна уу юу? Фантастикийн зураг 3-аараа 306 мянга үзэлт. Одоогор бол Монголын одоо номер 1 шиг борлогоор тэргүүлсэн кино номер 1-т явж байгаа. Тэнгүү тэрийг бид нар 12 мянган төгрөгөөр үржүүлэхээр гарч ирж байгаа байхгүй. Үндсэндээ нэг 2 тэрбум гарна. Тэгээ 2 тэрбум хавцаач юм тий. Тийм л байгаа. Бидний одоо тааз байхгүй тэр. Одоогийн байж орлого шүү дээ. Ашиг шүү. Ашиг биш зүгээр нийт орлого. Нэг 50% кино театр авах гэж байна. Тэнгүү чин тэнд зарцуулж байгаа хөрөнгө мөнгө бааж тэгэхээр бас өнөөдрийн Монгол юу вэ гэдэг чинь бас их сонир тий. Бид нар байж та ингэж би ингэж бодсон шүү. Сайн спонсор олоод тэрнээс илүү бид нар спонсор олоод кино хийж болох юм бэл. Одоо гэдэг сая доллараар ч юм уу тий 500 мянган доллараар бид нар ингээ санхүүжлага хийж болно. Гэхдээ манай тааз нь өөрөө тийм байна. Өөрөөр хэлбэл 3 сая 500 мянган үнэтэй сая 500 мянган хотод амьдарч байна. Хотод амьдарч байгаа сая 500 ч л үзэж байна. А гэтэл бид нар 10 сая хүнтэй байгаад манай Улаанбаатар 5 сая хүнтэй байсан бол 3 дахин орлого олох боломжтой байх нь шүү. Сая доллараар бүтсэн кино байхгүй ч байхгүй. Байхгүй. Миний амьдралдаа ажилласан хамгийн өндөр зардалтай кино бол 7 бурхан харадгүй кино. За 800 орчим сая төгрөгөөр бүтсэн. Оо тухайн үедээ. Тий 2011 онд нээлттэй хийсэн гэхээр чи 12 онд нээлт 11 онд хийгдээд 12 онд нээлттэй байсан. 800 сая төгрөг. Тухайн үед л бас супер зардлахгүй. Гахалтай зардлахгүй. Тий. Тэгээд би одоохондоо тэрнээс илүү өндөр зардалтай кинонд бүр тэр чинь миний хийсэн ч кино шүү дээ. Би өөрөө тэнд тэ зохиолт нэгдүгээр хариулж ярина ажилласан, кастинг хариулж ажилласан.
одоогийн байдлаар би одоо яг тэр тийм гоё тий 800 сая төгрөгийн кинонд ерөөсөө ажил үзээгүй. Гоё байгаа байхгүй тий. Гоё шүү. Тэр доллараар хийдий. Мэдхгүй тухайн үеийн доллараар одоо 200 сая доллар. тийм байна. Одоо ч 200 сая долларын кино гэдэг чинь Монголд бол тий 6 сая доллараар ийм кино хийж болдгийм биш үү гэдэг. Юу гоё юу яриад байна 23 тэрбум төгрөг өөх юун дээр гардаг шиг 55 дээр гардаг шиг ийм их мог банкнд байдаг. Ерөө банкнд л байгаа байхгүй юу? Яг үнэхээр банкнд тийм мөнгө биш үү одоо яг үнэхээр. Тийм. Тэргээр чинь одоо тэр 21 тэрбум гэж үзэх юм бол бид нар 42 кино хиймээр биш үү? Тэр мөнгө байхгүй. 500 сая төгрөг өгөхгүй шүү дээ. Юм болгоныг нөгөө нэг дандаа зах зээл рүүгээ гэдэг ч юм уу те үзэгч рүүгээ чихээд ээж болохгүй гэдэг сэтгэхгүй бол бид нар цууцсан байгаа. Бид нар өөртөө тэрийг мэдж байгаа. Гэхдээ нөгөө боломжит нөхцөл нөгөө таад гэдэг хэмжээ нэг тийм байгаа хгүй хөрхэн хараа фантастикийн бол үнэхээр бүр яг оргилд нь гарсан байхгүй яг оргилд мундаг 306 мянган хүн гэдэг бол яг оргилд нь байхгүй өнөөдөр судалгаанууд би Монголын кино театрын менежментийн холбоо менежментийн холбоо энтергээд те одоо энэ контент үйлдвэрлэгч бүтээгдэхүүн нийлүүлэгч компаниудын хийсэн судалгаанууд ч гэсэн би те IPTV, OTT-г үздэг үзэгчдийн судалгаанд ч гэсэн байдаг. Ер нь бол кино театрт давхарцсан тоогоор хамгийн оргил үеүдтэй буюу 3-5 сар 9-өөс 11 сарын хооронд хамгийн макс нь 350 мянган давхарцсан тоогоор үздэг гэж байгаа юм. Нийслэл хотод. Тэ. 350 мянган. Тэгэхээр тэр давхарцсан тоогоор гэдэг байгаа шүү дээ. Тэгэхээр 350 одоо би сарда 2 удаа очиод кино үзээ тэр 350 мянгаыг бүрдүүлсэн байна шүү дээ. Тэгэхээр тэр оргил руу фантастикийн хамгийн ойртолцсон байхгүй. Хамгийн ойртолцсон. Одоо энэс юу нь бол гэтэл одоо 400 мянган хүн үзжээ гэдэг мэдээ 10 жилийн дараа Улаанбаатар хот 2 сая хүнтэй болтны дараа гарах байх. Тэ. Энэ өөрөө бодит тоо байхгүй. Хүн болгон кино үзэхгүй шүү дээ. Зарим нь үнгүй үзхийг үсэн, зарим нь линк хүлээн, тэ? Тийм, тэ? Зээ. Урилга хүлээж авсан маш их баярлалаа. Яг нэг баярын өдөр таарчлаа. Цэргийн баяр гингүүд бас нэг ирчүүдийн баяр гээл давхар юу. Та хоёрын дээр ямар баталтай байдаг. Заавал цэргэн баярлах юм уу? Эсвэл эрэгтэйчүүд нь баярлах юм уу? Яах юм бэ энэ ч тоо. Баярлалаа бол баярлал гүйдэг байсан л та. Одоо ингээд жоохон утгаар нь нэр цэргийн баяр гэдгээр яг цэрэг таал пас хүмүүсд тэмдэглэл гоё юм л гэж бодоод байгаа шүү дээ. Тийм тий. Тэг сүүлд бол нөгөө төрсөн өдөр хүртэл одоо миний баяр биш болсон шүү дээ. Нөгөө 3 хүний 3 хүүхдийн баяр шүү дээ. Уул нь бол одоо хүүхдтэй болохоос өмнө бол яг л утгаараа баярлдаг байсан. Тэ ширээн дээр байгаа юм зөвхөн надад зориулагдсан тэ градстай юм байна ч гэнэ. Тэг одоо бол тийм байхгүй. Одоо ундаа хүртэл яг нөгөө гурвын сонголт тэ бялуг хүртэл нөгөө гурвт зориулж байгаа. Хоолны хүртэл одоо chicken making. Миний баяр бол уул нь бол бууз муус ч юм уу шансан байх байсан. Тий. Одоо энэ баяр тэмдэглэгтэр ч үеэрээ бас хуваагдаад байна. Нөгөө нэг залуу үе нь болохоор маа дээд үеийнхэн одоо баяр муухай баяр бити тэмдэглэл буруу зөв гэж яриад байна. Өөрөөсөө амар тэмдэглэдэг байсан юм шиг. Юмны амттайг эхэлж амсангуудаа энэ амтгүй гэж доошоо ярих чи буруу шүү гээл. Тэгэхээр би зөвхөн хувь хүний үзэл бодол шүү. Би саяхан нэг постнд ирчихсэн. Ерөөсөө бид нар энэ баярыг жоохон автгааруулсан юм. Монголд бол зүгээр миний бодлоор бол наадам, цагаан сар, шинэ жил гур байх хангалттай байна. За. Бус нь бол яг ерөнхийдөө нөгөө хинт дэм болж ийн гэхээр хүнс импортлогчд, хүнсний үйлдвэр эрхлэгчд. За хоёрдугаарт нь одоо юу гэдэг дагалдаад нөгөө бэлэг дурсгал буюу электрон баруун дэс мөц зардаг тий. Тэр улсуудад айгүй их дэм болд юм байна л дээ. Чи бас нэг юм өөрхөн зах зээлийн эргэлт бий болгох зүйл юм. Тэгээ тэрийг унгаахгүй тулд энэ баяруудыг нөхдөд бас жоохон бүүсэлдэг байж мэдхэр юм. Тэр тэгэхгүй ингээ бүгд жоохон ажил хийх гэрэл тийм баяр гээл сар болгоныг баяр билээ шүү. Тий. 12 юм билээ шүү. Тий, тий. Сар болгоо. Тэмдэглэлт өдөр баяр хоёрыг бас ялгамаар байгаа юм тий. За. Ингээд сүүлийн үг гэдэг шиг хоёр найруулагч хуурцсан учраас би үндэ бас нэг үг хэлээ тэгээд дуусгуул яасан бэ гэж зүгээр бодлоо хэлээд 5К ахт мияхт 5К ахт 5К-ээр нэг төгсөлтийн гэхдээ хоёр өөр сургууль юм байна.
2002 онд би соёл урлагийн их сургуулийг төгсөжсэн. Тавка маань кино урлагийн дэд сургуулийг төгсөжсэн. Тэгээд битээр оюутан байхасаа нэг нь ер нь мэднэ. Манай сургууль дээр ирж 3 сарын 27-нд театрын баяраар Рашомон жүжигийг тоглож байхад би тэр үед Тавкагийн харж ирсэн. Их сайн мэддэг байхгүй. Тэгээд яг нэг цаг үед ингээд хамтдаа кино урлагийн салбарт өдийг хүртэл ингээд цутаачхал гөөхөн шиг те хоёр гараа өргөчихгүйхэн шиг хамт явж байгаад баярлалт гүйлгчлээ да. За баг хэлчлээ те. Тэ ганц мэдээч биш. Яг үеийнхийнхаа бас маш олон найзуудтай маш олон байсан. Тэ одоо тэгээд зарим нь амьдралын ирэхээр шал өөр ажил хийгээд ч гэдэг ч юм уу явж байгаа. Тэгэхээр тэр олон бас найзуудтай тэр бүх найзуудтай бас баярлалаа. Тэгээ хамт байдагт үргэлж тэ сэтгэл санаагаар дэмждэгт шүмжлэх үедээ шүмжилдэг тэ магтах үедээ магтчдаг хамтрах үедээ хамтарчдаг ийм үеийн уран бүтээлч тахгүй бид нар ер нь бол тэгээ яг энэ цаг үед миний хувьд ч гэсэн бас найзтайгаа хамт тэ мөр зэрэгцэн ингээд ажиллаж байгаа алдаа оноогоо хамтдаа хуваалцаад санаа оноогоо шүмжлээд ингэчүүл яасан тэгчүүл яасан ер нь ийм яваад байна тийм ээ за ингээд ярих үедээ ярих ийм гоё зузаан ийм гоё нөхөрлөлтөй байна гэдэг айгу сайхан баггүй. Тэгэхээр үеийнгийн хэдэн сайхан найзууд би тэдэртэйгээ бүгднтэй л ингээд адилхан юм гоё харьцаатай явдаг. Тэгээ ер нь бол Монголын кино урлаг цааш-цаашдаа улам хөгжих болтугай. Тэ олон сайхан залуу уран бүтээлчид төрөх болтугай, дэлхийд гарах болтугай. Кино урлагийн гайхамшиг бадартугай. За маш их баярлалаа. Урилга хүлээж авсан та хоёртаа маш их баярлалаа. Тэгээд цаашдаа ажил хүссэн өндрөөс өндөр амжилтыг хүсье өрөөе. Тэгээд бүгдээрээ эрүүнлэнх аз жаргалтай байцгаагаарай гэж хүсье. За баярлалаа. Та хоёртаа ч гэсэн баярлалаа. За баяр та. Watch me win, then watch me do it again.